За сайн байцгаана уу эрхэм мөндөд үзэгчдээ бид нэгэн тусгай дугаарыг энэ эсдийн ерөнхий шалгалт дуусч их дээд сургуулиудын эсэлт эхэлж байгаатай холбогдуулан бэлдсэн байна. Тэгээд өнөөдөр бол бид нэр эдийн засагч гэдэг мэргэжилтэй холбоотой тойрсон яриануудыг ярина. Ингээд санхүү эдийн засгийн их сургуулийн экономиксын төгсмийн профессор Бацуг багш маань ирсэн байна. За манай экономикс бизнес эдийн засгч хөтөлбөрийн 5 дахь үеийн төгсөлт даваас хүрэлцэн ирсэн байна. Тэгээд өнөр миний би ингээд энэ дугаарыг хөтлөхөр байгаа. За тэгээд одоо багшийн хувьд бол ерөнхийдөө профессорын 3 давуу талаа эдлээд амралт эхэлсэн байгаа. Сургуульд ерөнхийдөө эсэлтийн ажил өрнөд илүү их нөгөө админ ажил хийж байгаа хүмүүс ажиллаж байгаа. Ер нь сүүлийн үед багшийн хийж байгаа даасуучсан. Ер нь сүүлийн үед хийж байгаа судалгааны ажил юу вэ? Юун дээр сууж гин? Тэр талаасаа эхлээд нь хэдүүлээ яриа эхэлж байгаад тэгээ сүүлд нь хэдүүлээ дараа чигаануудыг ярилцаа явъя гэж бодож байна. За багшаас эхлэв. За. Тэгэхээр яг одоогоор хийж байгаа бол хоёр судалгаа яг ид явж байна. Нэг нь эдийн засгийн онолд маш их чухалтай ордог үйлдвэрлэлийн онол. Тэгээд тэр үйлдвэрлэлийн процессын математик загварыг илэрхийлдэг үйлдвэрлэлийн функц гэдэг ойлголт байдаг. Тэгээ энэний нэг тодорхой хэмжээнд өргөтгсөн. Тэгээд тэндээсээ бас эдийн засгийн өсөлт дээр чинь хоёр төрлийн өсөлт байдаг шүү дээ. Экзоген, эндоген буюу гадаад дотоод гэдэг өөрөлдөө өсөлтөнд нөлөөлдөг хүчин зүйлийг загварт гаднаас өгсөн эсвэл өсөлтийн их сурвалж нь загвар дотроосоо тодорхойлогддог тийм хоёр төр. Тэр шиг үйлдвэрлэлийн процесс зохион байгуулалтаасаа болж үйлдвэрлэлд нөлөөлдөг тийм дотоод механизмтай байна гэдгийг тогтоож байгаа нэг судалгаа. Хоёр дахь нь саяхан нөгөө илтгэл тавьсан хос шилжилтийн шинжилгээний судалгаа хийж. Тийм тэр юуны бол бас манай нөгөө Thinkers MN-ийн YouTube дээр keynote speech гэж тавьсан байгаа. Ерөө сонирч ивэл Бацуг багшийн тэр бүтэн илтгэл байгаа. За даас үеийн дээрээс. За тэр юм даваас өх одоогоор үндэсний статистикийн орон дээр short term consulting хийж байгаа. Гол хийж байгаа ажил нь юу гэхээр үндэсний статистикийн ороноос хөдөлмөрийн үнэтэй гол үзүүлэлтүүд болох ажил эрхлэлт, ажлын төвшин, хөдөлмөр эрхлэлтийн төвшин, ажлын хөдөлмөрийн төвшин, тэгээд цалин, өрхийн зарлагыг бол статистикийн ороод ажлын хүчний төвөр судлал, өрхийн нийгэмийн судалгаан дээр тулгуурлаад бол улирлаар одоо нөгөө 12 дээр зарладаг. Тэгэхээр тэр төвөр судалгаануудыг сараар тооцох ажлыг бол ерөнхийдөө хариуцаа техникийн ажлууд бол гарч байгаа. Тэгэхдээ нөгөө сараар тооцохдоо яг экономик талаас нь бол одоо юу гэдэг нь нөгөө time series-ээ шууд одоо EVC-ийн функц ашиглаад бол шууд шилжүүлэхгүй нөгөө сар оролцоогоор нэг 1300 орчим төвөр орж ирдэг. Тэгэхээр тэр төврүүдийг ашиглаад одоо юу гэдэг small area estimation гэдэг тэр аргачлалыг ашиглаад тэгээд сарын тооцоолол хийж байгаа техникийн үр дүнгууд бол гарч байгаа. Тэгэхээр энэ нөгөө талдаа сар руу шилжүүлэх хэрэгтэй байна. Тэгэхээр ер нь OECD-ийн орнууд, Америк, тэгээд UK, Канада, Японууд төвөр нь улирлаар мөртлөө сардар авч байгаа төврүүд ашиглаад бас сарын индикатор заагаад гол зорилго нь бол нөгөө бодлого сурлагчд хэрэгтэй байдаг гэдгүүднээс энэ хөр төсөл төр суугаад техникийн үр дүнүүд гарч байгаа. Тэгэхээр энэ ажил одоогоор хийж байгаа. Тэгэхээр илүү нөгөө дата статистикийн ажлууд дээр сууж байгаа юм гэж бол. За одоо хэдүүлээ нэг жоохон юу руу ярив. Эдийн засагч гэдэг мэргэжлэг. Одоо Бацуг багш бол бакалавр нь математик тий. Багш юу яаж яваад эдийн засгийг судлах болов гэдэг тэр мөн адилхан даасуучсан. За бичсэн бас яри бид буруу гурлаад эдийн засгтай холбоотой хүмүүс. Тэгээ багш ер нь экономикс руу яагаад татагдаад орчуу? Юу нөлөөлөв гэдэг талаас. Би чинь бол социализм үеийн бүтээгдэхүүн 1987 онд их сургуульд математикаар хэлсэн. Тэгээд 90 оны нөгөө ардсан хувьсгал гараад тэгээд их сургуулийн математик сурж байхад 3 дугаар курс төгссөний дараа спец курс буюу одоо яг мэргэжлийн чиглэлээ тодорхойлоод сонгож сурдаг байсан. Тэгээд би 3 дугаар курс төгссөний дараа мэргэжлийн курсээ сонгохдоо хэрэглээний математик гэдэг мэргэжлийн курс сонгоод тэгээд хэрэглээний математик гэдэг нь математикийг одоо бусад шинжлэх ухааны салбаруудад хэрхэн хэрэглэх тухай. Тэгээд тэн дээр шинжлэх ухааны академийн математикийн хүрээлэн их сургууль хоёр юм хамтарсан хөтөлбөр байсан. Тэгээд манай багш маань эдийн засгийн математик загварчдын чиглэлийн хүн байсан учраас би тэр хүнийг дагаад тэгээд эдийн засгийн
математик загварчил чиглэл рүү орсон. Гэхдээ миний их сургууль төгссөн мэргэжил маань бол математик. Тэгээд дараа нь эдийн засгаар доктор хамгаалсан. Өөрөөр эдийн засгийн математик загварчлал чиглэлд макро эдийн засгийн загвар байгуулж тэгэл эдийн засаг руу орсон доо. Тэр удирдах шагшаад байгаа л ер нь удирдахч багшаад дагаад тэгээ яг азар бас ингэ нийгэм солигдох орчны үед явцсан л да. Тэгээгүй бол хэрвээ социализмаараа байсан бол би математикч арил дуусах байсан. Тэгээд танд яг энэ бол багшаасаа болсон болохоос яг өөрөө ингээд эдийн засаг илүү сонирхолтой юм байна ч гэх юм уу эсвэл ийм байна тийм байна гэсэн зүйлээс тийм юм бол ихэнтэй байгаагүй чинь үндсэн сонгоцсон мэргэжил маань математикч байсан учраас тэгээ яг тэр нөгөө 90 оны хувьсгалын дараа бас нөгөө барууны сурах бичгүүд энэ төр орж ирээд тэгээ санаандгүй нэг сурах бичгийн эргүүлээ суужсэн чинь эдийн засгийн номон дотор математикийн том юу одоо нэр үйлдвэрлэлийн мөнгө зарагдсан байна. Тэгээд сонирхоод эн чинь ингээд бодит процессыг бас математикаар бичиж болдго юм шүү дээ. Тэр үед чинь бол математик абстракт байсан л да. Тий. Тэгээд яг бодит эдийн засгийн процессыг математикийн ийм функц энтрээр бичээ. Тэгээд тэрийг бас ингээ үзүүлэлтүүдийн тайлбарлаж болдго юм ийм анхны санаа харж исэн. Тэгээд тэр багтгүй энэ лөө ороход илүү сонирхолтой хөдөлсөн байж байна. Даас уу яаж яваад эдийн засаг руу орсон? Одоо ер нь бол сумын 10 жил төгсөө тэгээд одоо яг анхны шиг 800 оны жилийн одоо 10 жилийн төгсөгч гэсэн үг. Тэгээд конкурст орж ирээ санхуд ороод тухайн үед микро үндэс тэгээд математик 2 макро үндэсийг үзэж байгаа л тэгээд эдийн засаг сонирхолтой юм байна. Ер нь тоо бодох нь угаасаа надад сонирхолтой гэсэн учраас ер нь эдийн засаг руу орсон доо. Ер нь гэтээ тэр үе чинь санхүү эдийн засгийн дээд сургууль чинь 1-р курстэй мэргэжлээ сонгуулдаг байсан шүү дээ. Тий, тэр чинь 2-3-р курс дээр. 2-р курс дээр тэгэхээр эхний аймаг дээр бол ерөөсөө 4-өөр орчдөг байсан. Тэгэл эхний жил нь бол зүгээр бөөндөө ингэж явж байгаа л 2-р жилээсээ ингэ сонгож байгаа. Математик гэнтэр байж байгаа л ерөөхдөө сонирхолтой бол орсон доо. Тийм бах тий. Би ч юм бол одоо уг нь бол хуулиар сурна гэж бодож байгаад. Тэгээ Монгол Улсын их сургуулийн хуулийн сургууль дээр очисон чинь тэр нэг эсэлт авч ирсэн хүмүүс надад таалагдав юм шүү. За энэ дээр би тарчлах юм шүү айгүй бол. Тэгээ найз нар бүгд санхүүрөө орцсон байсан. Тэгээд чи ийшээ орчооч. Тэгээ тэр нэг момшоод уг нь тэнцсэн байсан юм аа. Тэгэл за одоо нэг хагас семестр сурахад хаац сурсан яах вэ? Найз нартайгаа хамт гоё вэ гэж бодвол тэгэл илсэн байдгийг. Тэгээд яхахгүй даасуудаа төстэй л дээ. Эхний жил ингээд хичээл үзэж байгаа нэг сүлтэй агш микро орж исэн. Тэгэл айгүй удаан хатгсан баягтай. Чаддсан бол миний хичээл дээр 67 оноо цуглуулчих. Тэгвэл би 30 оноос чинь чөлөөлөгдөг юм уу гэл. Тэгэл угаасаа ийсэн хичээлүүд дотроос хамгийн тийм сорилттой гэх юм уу. Тэгээд түрүүний хэлдэг математиктэй илүү ойрхон байсан учраас эдийн засаг илүү сонирхолтой. За тэгэл юм математиктэй илүү ойрхон илүү загварчил энэ дээр ярих гэдэг учраас сонирхолтой байна даа гэл орж исэн. Ер нь одоо Бацуу хашаас асуухад энэ манай эдийн засгийн сургуульд одоо даасууд бид нар ч одоо 10-11 онд төгссөн гэсэн үг шүү дээ. Ер нь 10-11 онд бид нар ч одоо даасууд 5 дахь би 6 дахь үеийн төгсөлт. За тэр үедээ харьцуулахад одоо манайх чинь баг 10 дахь төгсөлтөнд явж байгаа тий 10 баг 20 лугаар төгсөж байгаа юм байна шүү. Тэгэхээр тэр үеийн хооронд ер нь эдийн засгаар сурч байгаа оюутнууд дээр ер нь юу ажиглагдж байна вэ? Сүүлийн үед ийм өөрчлөлтүүд юу гарч ирж байна? Тий одоо биднийг сурж явах үетэй харьцуулахад багш үл айгуу сайн мэдж байгаа шүү дээ. Тэр олон үеийн оюутнуудыг харж байгаа. Тэгэхээр одоогийн оюутнууд тэр бидний арай өмнөх оюутнууд ихэнх үеийн оюутнуудыг хараад үзвэл ер нь ямар ялгаа анзаарч байна. Ер нь манай санхүү эдийн засгийн сургууль чинь 2002 онд анх эдийн засгийн мэргэжлэр эсэлт авсан. Энэ жил 20 дахь төгсөлт болсон шүү дээ. Тэгээд 2006 онд анхны төгсөлтөө хийсэн. Сая 2006 онд төгсөгч нар 20 жилийнхаа хувьд тэмдэглэж чинь. Тэгэхээр энэ жилийнх бол 21 дахь төгсөлт юм аа тийм байх шиг байна. 21 удаа төгсөлт хийсэн 500-аад хүнийг бэлтсэн юм шиг байна. Манай хөтөлбөр бол тий. Тэгээд ихэнх үедээ юм чинь ийм одоо эдийн засгийн агуулгаар бол ховор хомс байхдаа сонирхолтой байдаг. Тэр утгаараа ихэнх үед бол ном зохиолч ховор байла хичээл ордог багш нар нь ч бас тийм цөөхөн байсан баг. Тэгээ манай эхний одоо төгсөгч нар бол эвдэмшээний хурал морал маш идэвхтэй оролцдог. Бараг ер нь шагнал аваагүй хүн байхгүй. Тэгээ танаахан ч гэсэн бас танаа үеийнх их дажгүй байсан тий. Одоо ингээд сүүлдээ юм илвэг болоод ирэхээр хүүхдүүдийн нэг тийм
судалгаа шинжилгээ хийх сонирхол нь ч юм уу буураад байгаа юм шиг санагдаад байна. Илүү их одоо ингээл интернет рүү ороод олон талаа юм үзчихдэг болохоор юм их мэдээллийн дотроос сонирхолгүй болоод байгаа юм. Нэг тийм байл. Тэр үед бол ганц арга болоод тэрийг ял янз бүрийн юмд хэрэглээл ер нь бол тиймэрхүү байдал нэг байдаг байсан бол одоо чинь ядж яхад арга нь чи хийм хичээл нь чи хийм материал нь чи хийм тий. Тэгээ юм илүүгчээд ирэхээр бас хүний тийм сонирхол буурчдаг юм уу гэж бодогдоод байгаа. Нэг хоёрт магадгүй нийтээр өнөөдөр ч гэсэн бөөн маргаан болоод байна. Монголын одоо дунд боловсролын төвшин их муудаад чичээгээд одоо математик дээр өдөржил маргах шиг бол. Тэгэлэнтэй бол энэ чинь 60-аас дээш оноо авсан хүүхэд маш цөөхөн байгаа юм байна шүү дээ. 60%-аас дээш. 60%-аас дээш. Анхны одоо 100% гүйцэтгэлээсээ 60%-аас дээш гүйцэтгэлтэй хүүхэд чинь 4.6% гэнэ. Тэгээд 90 хэдэн хувь нь одоо 60-аас доош. Одоогийн бидний дүнгийн системээр бол бүгдээрээ 90 хэдэн хувь нь унтсан гэсэн үг шүү дээ. Тэгэхээр нөгөө хэмжээс оноо гэдэг нэг юмруу шилжүүлээд үнийн хэрэгтэй математик дээр 19 оноо авсан нөхөр 500 оноотой байгаад байгаа байхгүй. 19% гүйцэтгэлтэй. 19% гүйцэтгэлтэй хүн л 500 оноотой биш үү зааж. Тий. Тэгээ одоо бид нар чинь бас санхүүдэд хамгийн өндөр оноотой эсэлт аваад 620 гэд тавьчихсан энэ сайн тал 30-ад оноо юм бэ. Тэгээ 100% гүйцэтгэлээс 30% л хийж чадсан нөхөр ороод ирж байгаа юм байна л та. Гэхдээ тэгэд яаш чинь хариулт нь 4 варианттай байлоо. 6 вариант 4 вариант. Тэр чинь магадлалаар бодохоор бүгдийн А гэж бодоод 25 авах гэсэн. Тэгэхэд чинь одоо нэг энэ ялангуяа 2006 онд анхных байсан юм байна. Тэгээ одоо энэ чинь бас нэг 20 жил болж байгаа юм шүү дээ. Тэгээ энэ 20 жилийн хугацаанд тэрнээс өмнө бол ингээд бодлого өгөөд 3 оноотой 5 тийм конкурсын бодлого 15 тэгээ бодоод тэгээд шалгалт авдаг байсан. Тэрнээс хойш одоо сүүлдээ юу гэж хүмүүс мэрэгшээд энэ үхээр бодож бөглөхөөсөө илүү ингэж зөв буудах стратеги заагаад өгчдөг юм байна. Багш нар. За тэгээд буудаж байгаа нь тэр байхгүй. 5-ны 1-ээр бодож чадчих. Тий. 4 хариултын юм дээр 5-ны 1-ээр буудаад байгаа ч. Тий 19% таи гэж одоо 500 оноо. Тэгээд одоо энэ сүүлүүд манай эзэн орж байгаа багш нарт матвал би жоохон матаас холдчихж. Тэгээд эдийн засаг орж байгаа багш нар нөгөө хүүхдүүдийн тэр чадвар нэлээд муудаад байна. Тийм юу эдийн засаг чинь харьцангуй их математик хэрэгэлдэг шүү дээ. Ингээл эрэлт нэрэлтийн тэнцвэр орлого гэхэл ядч хоёр шугамжлалын систем бодоод байгаа. Тэгээд тэрнээс ахуулаад график тайлбарлалт энэ төр маш муудаад тэгээд нэг тийм бас нийтээр боловсролын чанарын асуудал үүсэж байгаа шиг байна. Хэдийгээр ингээд хүүхдүүд нь сонирхолтой байлаач гэсэн чадвар нь муудаа болчоод байгаа мó тий. Тиймэрхүү байдал бас ажиглагдаад байгаа шиг байна. Ялгаанууд гарч байгаа юм хүү. Яг нь хүн төрлөختөн дандаа өмнөх үеийн сайн хойд үеийн муу л байсан гинлээ л дээ. Одоо үзэхэд нэрэл бас яг муудаалах юм шиг санагдаад. Даасуугийн хувьд одоо төв банкн дээр залуучуудтай бас мэрсээр ажиллаж исэн баг. Ер нь сүүлийн залуучууд ер нь хэр байсан бэ? Ер нь ингээд үе солигдоод ирэх. Би ч одоо их залуучуудтай ажилласан. Гэтэ нөө илүү техник эдийн засгээс илүү өөр юм дээр ажиллаж исэн. Төв банкн дээр ингээд ажиллах үед ер нь одоо шинээр орж иж байгаа төгсөгчнөр ер нь. Гэтэ яг төв банк руу ч бас мууцсан нэлээд гайгуунууд нь очиждаг байсан баг л та тий. Яг өнөөдрийн нөө подкаст зүгээр ингээд бас ороод байгаа шалтгаан юу гэж бодохоор ингэж боддог юм нөгөө одоо бид нар анаа үе чинь 10 он төгсөж хахад 10 болоо төгсөн. Тэгэхээр ойролцоогоор тэрнээс 17-аас нэг 2 нь л яг мэрэгчлэр ажиллаж байгаа. Тэгэхээр бид нар ч одоо 2006 оноос 26 он гэхээр 21 дэх төгсөлтөд хийхээр анги тус бүрээс ерөнхийдөө нэг ойролцоогоор нэг 2-3 л яг economics гэдэг мэрэгчлэрээ төгсөж байгаа хөх. Тэгэхээр төгсөж байгаа явж байгаа гэсэн. Тэгэхээр нөгөө талдаа би нөгөө нэг энэ одоо Германы Бонnig сургуульд сурч байгаа сургуультай нэг уулзаа ярьж илээ. Тэгсэн чинь сувгөрхөө ингэж хэлсэн. Нөгөө яг санхүүгийн 90 жилийн очоод хэдэн онд юм. Одоогоос 14 он. Тэгэхээр 14 онд яг Монгол банкнд эдийн засгт байж байгаа тухайд нөгөө латекс гэдэг өнгөс сурчаад тэгэл нэг 3 билүү 4-ийн 315 дээр зүйлтэй багшдуудад Чина латекс дээр бэмэр дээр слайд хийхийг заагаад үг гэл ярьжээс би тэгэл тухайн үед нь бол нэг 30-30-аас 2 цагийн хооронд л ерөнхийн нэг код заагаа явуулсан. Дараа нь суграад ярьж суграа та бид нарт зааж ирсэн штэ гэд нэг тимээс ч өгсөн. Тэгэхээр бид нар одоо өнөөдөр ингээд ярингуут
магадгүй одоо цаана подкастыг оролцоо нэмийн орчим хүн үзэж байгаа. Тэгээ ихэд хүмүүсийн төгсөгч шинэ оюутнууд дахиад санхүүгийн төгсөгч гингууд магадгүй нэг юм 20-30 хүн нэг ингээд яг эдийн засгаас сургаж байгаа хүмүүсд очвол тэр нь одоо үнцэнтэй болов гэдэг хэлээр бол ингээ орж байгаа. Тэгэхээр ингээ тодорхой хэмжээнд ингээ хүлээгээд аввал бас их зүгээр юм болов гэдэг. Сүүлийн үеийн яг хот банкн дээр нэг 14 жил ажиллаад тэгээд сүүлийн 5 жил газрын захирлаар ажиллаад мэдээж нөгөө мөс санхүүд орж байгаа бас нөгөө нэг юм баттай гайгүй хүмүүс дундаас ахаад ингээ шигшээд фильтртэй дахиад нөгөө ер нь бол өрмийн тамж байгаа. Тэгэхээр бол яг хөө мэдээж бол харьцангуй гайгүй хүмүүс орж ирнэ. Яг хөө мерсер бол 1000 дотор ч маа нэг ралтанууд одоо стандартууд гарахыг бол үсэхгүй. Тэгэхээр ерөнхийдөө яг хөө зүгээр харьцангуй одоо нөгөө бус төрийн байгууллагатай ажиллах хүчтэй харьцуулахад бол банкнд харьцангуй гайгүй хүмүүс шигч авдаг юм болов гэж бодож байна. Харин тийм бах. Ер нь бол нүүн сайнууд нь бол ер нь үе үедээ сайн байгаад шүү. Тэгээ ер нь бол дээдлийн одоо эколон эсвэл страта дээр байгаа хүүхдүүд бол угаасаа л айгүй сайн байгаад шүү. Харин зөв дундлын хэсэг дээр л яг тэр нэг чанарын айхтар том зөрүүнүүд нь гард юм байна да гэж анзаарчихсан. За даасууч нь цаашаа санхүү төгсөөд дараа нь магистр таан сурлаа. 17-оос 19 оны хооронд Итоцубаши их сургууль Японы одоо яг топ 1-2 Токиогийн их сургуулийн дараа орох эдийн засгаар орох. Бүр нь бол Master of the Public Policy гэдгээр. За мастер хийсэн. За тентгийн туршлагыг яриач. Ер нь санхүүтэй харьцуулахад Японд очиод 17 онд чинь төгснөөс хойш 7 жилийн дараа яг хуу очиод ингэж бодсон зүгээр яг эдийн засгаар төгссөөд Монголдо ажиллах гэж байгаа бол ер нь бакалавра ер нь бол Монголд эзэмшээд тэгээд хүүхдүүд нэгм ажиллахаар нөгөө барууны сургуульд сурчаад одоо яг шууд мастер руу ороод дахиад PhD руу ороод Монголд ирэхээр ерөөсөө нөгөө нэг Монголоос тасарсан яг нөгөө орчин нь ойлгохгүй ингээд нөгөө тэнцээ явж байгаа юмудаас ингээд шал өөр болчдөг учраас надад зүгээр Монголд ажиллах гэж байгаа ер нь чиглэл нь гарцсан бол бакалавра Монголд эзэмшээд тэгээд ажиллаж хагаад яг ер нь мастертай очихдаа ийм би ер нь сонирхдаг юм байна гэдэг чиглэлээ аваад очиж сурвал хүн ер нь амар ийм юм хүлээж авдаг юм шиг санагдсан. Тэгээд яг хуу тэнцээ зааж байгаа хичээл бол мэдээж энэ эдийн засгаар бол хамаагүй харьцангуй манайхан бол суур сайн тавьж өгсөн тэнцээ очингууд яг илүү ийм яг өөрийнхөө сонирхож байгаа. За би энд илүү сонирхолтой та би ийм ном уншвал надад зүгээр юм байна. Ирээд Монгол банкнд ажиллахад надад тиймэрхүү чиглэл зүгээр юм байна гэдэг тиймэрхүү юмнуудыг бол ерөнхийдөө гол үлдээж авсан болов уу гэж бодож байна. Ер нь хэдүүлээ саяны сэдв дээр л дэм бакалавра төгсчөөд ер нь хэдэн жил ажиллачаад мастерт явал зүгээр гэж боддог вэ? За даасуу юу гэж бодож байна? Ер нь минимумдаа ер нь хэдэн жил ажиллаад оптимал нь тэд за макс бол их яриад яг те нэг минимумдаа хэдэн жил оптимал нь тэд гээд ер нь өөрийнхөө мэдрэмжээр ч юм уу ярил. Ер нь бол 3-5 жилийн дотор минимум 3 жил ажиллаж байгаа. Тэгээд оптимал нь 5 жил. Хэд удажгаар хүмүүс бас ингэ нэг залхаад сурах хүсэл үүж болдог ч юм уу. Тийм нэг юм. Форм ажилладаг тийм. Багш мөн адилууд л байна уу? Тийм. 3-5 жил. Энэ зүгээр юу юм шиг юм л да. Байгалийн шинжилгээ ухаанд бол одоо математикийн хүн бол цаашаа ингээд угсралд явж байгаа асуудал биш. Бүр шарын нөгөө нэг сэргийг толгойтой байхдаа юм хийдэг гэдэг чинь математикч харигсан шүү дээ. Жишээл математикт Нобелийн шагналаар дүүцгэж олгож байгаа шагнал чинь 40-с доош насны хэвцээр хязгаартай шүү. Манай физик 40-с доош наснд амжилт гаргасан хүнд өгдөг, 40-с дээш наснд амжилт гаргасан хүнд өгдөг. Тэгэхээр тэр чинь математик их залууд хийдэг гэж бодоод байгаа байхгүй. Гэхдээ сонирхолтой сая яасан л та хятадын нэг 56 та математикч алдартай юм хэлнэ шүү дээ. Тэгээ бүр тарэлэн дээр ажиллаж байсан нөхөр хувь заяа явсаар байгаа. Тэгээд маш том үр дүн гаргаад анхны тоон дээр яригдчихсэн маш том проблемыг шийдсэн байгаад байгаа. Гэхдээ яг ер нь математик бол ингээд залуу насны явдал байдаг учраас ингээд дараалаад тэгээд бас нөгөө толгойгоо ажиллаж байгаа дээр илүү дээшээ явчих юм боломжууд байна. Гэтэл бидний яриад байгаа эдийн засгийн шинжилгээ ухаан тэгээд ялангуяа энэ бизнесийн шинжилгээ ухаан дээр бол энэ чинь практикийн шинжилгээ ухаанууд шүү дээ. Яг амьдрал дээр явж байгаа процесс ойлгох. Тэгэхээр хүн чинь
залуу насндаа яг процессыг зөв ойлгоод чадахгүй л дээ. Тийм учраас яг сая даас үгүй яриад байгаа 3 жил за 5 жил ч юм уу нэлээд мэдэрч яг тэр бодит процессыг сайн мэдэрсний дараа магистр юм уу доктортой сурах юм бол илүү нөгөө цаана яваад байгаа процессыг мэдж байгаа учраас яриад байгаа юмыг ойлгох нь ч тэр үр дүн гаргах нь ч гэсэн яг өөр байх юм шиг байна. Тэгэхгүй нөгөө юм гинэн байхдаа нийгмийн шинжлэх ухаан дээр дээшээ илүү их дэвшиж сурах бол бас л амжилтгүй болчих магадлал өндөртэй юм. Харин тийм баг. Эцэстээ тэгж их явсан хүн бол яг багш болж болно л доо. Бусад яг практикийн юм дээр болж байгаа хэцүү. Харин би одоо бас би чинь 11 онд төгсөөд 19 он гэхэр чинь бас нэлээд оройтчлаа бас 8 жил. Тэгэхээр би чинь академик талбар дээр байсан болов бас ч тэгэл байж байгаа л тэгэл 19 онд очиж сурахад бас яг энэ зүрх их анзаардаг юм билээ. Манай MPH ингээл ороод ирэхэд янз янзын улс орноос ирж байгаа. Тэгээд нэг зөвхөн бакалавра төгсчөөд ороод ирсэн ганц нэг Америк оюутнууд байдаг байсан. Тэгэл тэдний ярьж байгаа болон манай ангид бас нэг Марк гэдэг залуу байдаг юм. 50 гараа явцсан нэг залуу. Тэгээд тэр охтуудад бол баг аав ээж нөхөр ихгүй тий. Тэгээ тэр нөхөр ингээд яхаар би зүүм да заад янз янзын мишнер ингээл янз янзын ажил гүйцэтгэл явж исэн. Энэ тэр хэгээл тэгэл яг ингээл нөгөө хичээл дээр ингээл хилцүүлэг MPH ерөнхийдөө хилцүүлэг голдуу явна. Нөгөө public administration хичээлүүд учраас хүмүүс хоорондоо их юм ярина. Тэгээд ер нь Америкууд бас гадаад оюутнууд их тэндээ авчих сонирхолтой байдаг. Олон үнцэг гаргах нэг чухал гэдэг. Одоо шинэ хөгжиж буй хятад ч гэдэг юм уу энтгийн оюутнууд юу ярих вэ? За Монгол оюутны юу ярих нэг юм гэдэг тэр имийг их бодож нөгөө тэр хөтөлбөртөө их гадны оюутнууд тэтгэлгүй өгд юм байна гэж бодсон. Ер нь бол тэгээд сууж хагаад одоо тэр маркийн ярьж байгаа юм бол гайхамшигт би бол ингээл маркийг юм ярингуут миний чих зүгээр ингээл тийшээ явчихдаг байхгүй яа тэгэхээр нөхөр бол асар туршлагатай учраас тэнд одоо нөгөө байр сууриа илэрхийлж байгаа тэгээд тэр тухайн асуудал дээр хандж байгаа бол айхтраа байхгүй. Тэгмээ нөгөө мөн хөөх юм бакалаврын хідэн дөнгөж төгсөөд ороод ирсэн нөхдүүд ярихад нэг ээл нэг сурагчийнхаа хүрээнд л чаваас яриад байдаг. Тэгэхээр яг ингээл тэнд бол нийлэн public administration гэдэг юм дээр бол ингээд туршлагын зүрх бол хасар зүрхтэй харагддаг юм байна. Тэгээд тийм учраас ер нь бол нэг жоохон юу хийх гээд байгаагаа мэдчихэд явах нь бол зүгээр юм байлаа гэж. Тэгээд сүүлд бас их хурлын гишүүн болдын уян гишүүн ярьсан манай улсын ер нь бакалаврын төвчний боловсрол бол ер нь боломжийн штэ гэсэн нэг тийм байр суурь гаргаад бас сошиал дээр бас янз янзын хэрүүлтэй уралтай юм болсон баг шиг байлаа хүмүүс янз янзаар хэлж байгаа шиг байлаа. Ер нь манай улсын за хэдүүлээ нэг яахтар бүх салбар ихгүй яг ер нь эдийн засгаар яриа тийм. Манай улсын ер нь эдийн засгийн салбарын хувьд бол ер нь бакалаврын боловсрол нь хэр байсан бэ? Даас угаас эхлээд хариулъя тийм. Яг хоо түрүүн хэлсэн харьцангуй бол ямар асуудал нөгөө матин суурь интерч гайгүйс учраас сургачгийн хувьд бол яг хөө мэдээж нөгөө тухайд нь source бол нэлээх байхгүй яг л нөгөө дотоодын багш нарын бэлдсэн скуулыг олон улсад ашиглагдаж байгаа номнууд дээр л сурлал явж байгаа. Яг хөө ганц нэг сургачгийн зүгээр санаанууд хэлэхэд яг эдийн засгаар сурж байгаа бох юм бол одоо статистикээс эхлэх юм бол нөгөө Statistics for Business and Economics гэдэг Jeffrey-гийн номыг бол ерөнхийдөө тухай хятад зугаа шийдвэл зааж исэн. Тэр ном ерөнхийдөө одоо ч гэсэн санхуд бий зааж байгаа гэж ойлгож байгаа. Тэгэхээр тэр ном ерөнхийдөө нөгөө public policy, эсвэл хамтарсан хөтөлбөрүүд сурж байгаа хүмүүст илүү юм инженер ойлгомжтой ингэж заадаг. Яг economics руу ингэж явах юм бол одоо би нөгөө Корнелийн ганц нэг хүмүүстэй холбогдоо ярьж яхад бол яг статистиктор болох statistical inference гэдэг арай илүү юм detail төвчнийх явуулдаг. Тэгэхээр тэрийг бас яг хөө мэдээж сонирхол зохиогч болохоор Joseph Cassell жилийн нэг тийм яг нэрийг санахгүй. Тэгээ одоо нөгөө data science center руу оронгууд юу байж суулгах гэхээр introduction to probability гэдэг MIT-ийн нэг багшийн төв төр хичээлд өгдөг. Тэрнэр үгээр яг нөгөө яг тархалтуудын яг цаа дагуулгуудыг баталгаа энтрийг айгу бүр ингэ хийцэн байдаг учраас яг тэр төрлийн оюутнууд зүгээр гэж магадгүй. Микро дээр бол бид нар ч одоо микро онц макро онц гэмэд ганц бол тогшин микро макро дээр болохоор ганц багшийн макро онцыг үзээд яг дунд төвшний макро дээр бол микро орж ирсэн. Хятад зугаа шийдвэр болохоор микро онц дээр болохоор microeconomics theory basic principle and extension гэдэг тэр номоос бол орж исэн. Энэ ном яг зүгээр надад таалагддаг юм нь юу гэхээр яг микро онцыг амар сайн detail аваад
тэгээд дунд түвшний микрог л ерөнхийдөө хамаагүй сайн coverлцсон юм санагддаг. Тэгээд манай сурч явах чинь midterm 1 2 тэгээ final exam өгдөг. Тэгээд тэрийг уншиж дуусчаад одоо гэдэг би дунд түвшний микро дээр бол юу гэдгийг нөгөө энэ санхуд бол hallware-ыг үзэж байгаа. Би дараа нь hallware-ыг ингээд эргүүлээд үзэхэд бол hallware-ыг бол хамаагүй одоо ийм энгийн санагдчих. Тэгэхээр тэр ном зохиогч нь болохоор Christopher Schneider гэдэг нэг хүн байгаа. Тэгэхээр тэр яг микро дээр бол хамаагүй микро онцлол дунд түвшний микрог бол одоо юу гэдгийг мадруулал хангалттай coverлчих ном аах мэдээж advanced micro-роо орох юм бол мэдээж Masculine руу тэгж доктрин зэргийн ном. Гэхдээ Masculine руу орохоос өмнө нөгөө чинь 2 дугаар курс нөгөө хятад зөвшөөрөлт 2 дугаар курст сурч хичээл нэрэ багасчингууд доктрин төвшний advanced micro macro аваад тэгээд дунд төвшний econometric авч явахд бол Masculine заагаа явчихгууд ихэндээ бол жоохон зочирч байгаа. Тэгээд тэрнээс Masculine руу орохоос өмнө юу гэхээр тэр нэг ямар science-ийн mathematics for economics номыг бол ер нь бол нэг судалжуул зүгээр юм бол гэдэг нэг тийм бол сэтэл төрсөн. Макро дээр болохоор бид нар план чартыг бол ерөнхийдөө үзсэн. Тэгээд план чарт нь болохоор short-оос long руу явдаг бол Menko-ч нь болохоор long-оос short руу явдаг. План чартын зүг надад таалагдсан юм юу гэхээр эхний chapter нэг юм introduction маягийн юм явдаг. Одоо статистикийн хороо энэ жилээс нөгөө chain руу GDP chain руу тооцоолол шилжиж байгаа шүү дээ. Тэнгүүт нөгөө 3 жил тутам нөгөө GDP-ийн суурийг солиодохоор яагаад нөгөө суурийн нөлөө гэдэг юм асуудал яриад тэндээс яагаад нөгөө chain руу шилжих ёстой гэдэг юмыг зүгээр л нэг энгийн нэг нүрэн дээр тавьчихдаг байхгүй. Тэгэхээр тэр утгаар надад зүгээр юм айгу. Одоо ингээл явангууд хүмүүс энэсээ chain руу шилжиж чинь буруу зөв гэдэг яриад таахгүй. Тэгэхээр суурийн нөлөө гэдэг юм чинь ингээл 5 жил тумгууд base area impact орох байхгүйгээр тэр чи явждаг учраас тэр даваа тал нь шүү гэдэг chain-ийг айгүй ингээнээр тайлбарласан. Нөгөө талдаа юу гэхээр нөгөө connector бид нар чинь нөгөө var mar гэл үздэг шүү дээ impulse response. Тэрний impulse response-ыг бас айгүй зүгээр нэг юм тэр нэг chapter 1 2 дээр аймгийн зүгээр ингээнээр тайлбарлаад тавьсан. Тэр нэг зүгээр санагддаг. Тэгэхээр макро тал дээр бол яг тийм ном зүгээр санагддаг. Econometric тал дээр бол юу зүгээр үйлдвэрийн introduction to econometrics бол тэр бол ядаж panel cross sectional ялгаануудын ингээс айгүй сайн одоо Bible гэдэг байгаа шүү дээ. Bible гэж ярьж байгаа. Тэгээд жоохон дунд түвшний econometric орнгууд stock watson бол time series талтай зүгээр. Нөгөө талтай юу гэхээр panel cross section руу болонгоо дахиад үйлдвэрийн advanced econometric. Яг advanced биш бас зүгээр econometric л. Interactive econometrics for cross sectional panel data гэдэг. Тэгэхээр тэр бол энэ хоёр бол ерөнхийдөө ийм бас Bible руу амаагүй зүгээр жоох advanced болгоод мөнгө time series цайг нь аагүй Hamilton-ы time series иймэрхүү ногоо ном байдаг шүү дээ. Тэгэхээр бол иймэрхүү ном. Миний энэ цамцны өнгөтэй адилхан ном байгаад байдаг шүү дээ. Санал болох байна да. Ер нь гэхдээ Монголд байсан бакалаврыгаа тэнд очиод мастерт явахд бол ер нь боломж юм байсан. Тэг харьцангуй гайгүй нөгөө суурин байсан. Тэгээд Монгол онконд ажиллаж байгаа гоцаа би надад иймэрхүү юмнууд сал суулуур намаагүй дээ болов гэдэг тийм. Надад бол одоо ингээд тэнд очиход нэг л юм амар хэцүү байсан. Бичгэлээгүй хэцүү байсан. Нөгөө хамгийн бичиг рүү орчдөг. Нөгөө гэрийн даалгаврууд чинь бүгд нөгөө policy memo бичиж өгөх хэрэгтэй болдог. Шинжилгээ одоо тоон шинжилгээ анализийн хичээлүүд бол ер нь Монголд аягүй сайн тавигдсан байна гэж би бодсон юм. Одоо нөхдүүд чинь ингээд гэтээ сонин штэ ингээд нэг барууны сургууль дээр очиод ингээд syllabus-ыг харахад ийм үг бичсэн дээ. Calculus needed, calculus not needed те. Өөрөөр хэлбэл дээд математик энэ хичээл дээр хэрэглэн хэрэглэхгүй. Тэр Америк оюутнууд тэр calculus гэдэг нь бас их айдын юм шүү. Тэгээд тэрний л ингээд syllabus дээр нь ингээд бүр энэ бол calculus-тай хичээл шүү ингээд оюутнууд ингээд зугатаад байдаг гэдэг байхгүй. Би энэ calculus-тай шүү гэвэл тэр тусмаа сайн янз бүрийн юм яриад байхгүй те маяглаад байхгүй шууд л одоо нөгөө уламжлал оптимизац хэрэглэл явуулдаг хичээл юм байна гэх. Тэгээд тэр юм дээр бол нэг яахтар гайгүй санагдсан надад бол харин одоо яг надад би ч уг нь ингээл багшилдаггүй ингээл бичдэг гэл өөрийгөө бодоод яваал очиход бол бас яг
Тэгээд тэр үеч ямар чат GPT байсан биш. Тэгэл яг гадаад хэл дээр их тийм бичнэ гэдэг сорилтол надад хамгийн хүнд байсан. Яны ялгуу эхний семестр бол айгу хэцүү байсан. Тэгээ сүүлдээ манай нэг багшдуудад Jin Elso гэдэг нөгөө English language support office гэдэг те. Jin тийшээ очиод 7 хоног хичээл авчаач гэл. Би ч уг нь TOEFL бол тэр 100 удаа авалцсан уг нь өөрийгөө бас хургангээ бодоод очиж байгаа чинь тэгэл яг тэр Elso дээр очиод яг 7 хоног хичээл аваад тэгэл засарсан л та. Тэгээд Монгол оюутнуудын хувьд миний бодлоор хэрвээ ингээд жоон MPA ч юм уу тийм жоон бичгийн тэгээд шаашаа доктор могтож явсан ч гэсэн юу нугасаал юм бичиж танилцуулах хэвээр. Тэгэхээр тэр бичих чадвар дээр л жоохон сул тал гард юм байна да. За тийм мэдээж нөгөө MPA дэш нэг тийм дундуур анги дээр дискшн болохоор угаасаа нэг өөрөө босч ярих хэвээр угаасаа нөгөө ангид оруулж хувь нэмэр байх хэвээр учраас нэг юм ярих хэвээр болдог. Тэгэхээр бас эхлээл ярихад бол жоохон эвгүй байж байгаа л. Тэгээ сүүлдээ нөгөө хүмүүсийн яриан ингээд автаад ирэх би ч бас жоохон яриад таглаа юм болохоор тэгэл яриад навчиж байгаа юм л да. Тэгэхээр тэр ярих бичих гэдэг дээр бол жоохон би одоо бас башлж явах үедсэн анзаардаг юм. Манай оюутнууд бол бас тэр тал дээр жоохон суул юм байна да гэж харж ирсэн. Тэгэд түрүүн Давосхийн ярьсан номнуудыг манай үзэгчдээ санаа зовлтгүй шүү нөгөө би энэ YouTube-ийн description-д ор бид нар ярилцж байгаад нэг тийм Google Sheet хийгээд бүх саяны дурдгдсан номнуудыг бүгдийг нэр устай автортай бичээд тэгээд юунуудын ер нь аль түвшний хичээл дээр үзсэн энэ тэрийг нь хойтлон тайлбарлаад тавьчих учраас тэндээс харж байна. Яг энэ подкаст хийж байгаа бас нэг зорилго нь ер нь тэр чиглэлийн сайн сурах ч гэж юу байна энэ тэр гэсэн юмнуудыг ярилцахуд нэсэж байгаа. За үндсэн асуулт маань юу вэ? Багшаас манай ер нь бакалаврт сурж байгаа хүмүүс ер нь таны бодлоор тань дээр эргээд ирж байгаа шавнар ер нь юу ярьж байна? Манай бакалавр энэ боловсролын талаар ярихээр яг ер нь тэгээ мэдээж надаа ирээд ярьж байгаа болохоор өөрийгөө сайн л гэж хэлж байна. Гэхдээ ихэнх нь ирээд ярихдаа ямар ч байсан бакалаврын төвшөнд авсан боловсрол өөр одоо гадны сургуульд очиод сурахад ямар ч сан гологдохгүй юм байлээ гэдгийг бол хэлээд байгаа. Тий. Тэгээд би бас эртээ нэг юм дээр яриадсэн тэр манай бакалаврын боловсрол чинь цагаа тулгаад орж байгаа төвшин энэ төр нь бол сайн штэ. Тэгээд тэр нөгөө багш нар нэг тийм бараг дунд сургуулийн хэлбэртэй араас нь оюутны араас хөөцөлдөөл барайл яваа шахаал нэг тиймэрхүү байдаг учраас хэр баргийн хүнийг бол гайгүй сургаж байна. Тийм хаяад идэггүй орчин штэ. Тий. Бүр тэр байдал нь бол харьцангуй бүр манай сургууль дээр илүү тий. Яг их сургуулийн бол бас чиг гэж нэг бас тийм амьдралын төлөө тэмцлэр гарч ирдэг байхгүй. Хайдаг оюутнаа хаяад тэгээ сайн зүтгэлтэйгүүд нь явсараад гараад ирдэг тийм талтай. Манайхан бол нийтээр нь ингээд түлхээд яваад идэг бас нэг жаахан халамжийн талын толцоотой л тоо. Гэхдээ яг баруун сургуулийн орж байгаа програмын төвшөнд орж байгаа хичээлүүдийн хөтөлбөр энэ төр бол адилхан шүү дээ. Тэгээ нөгөө талаас манаас гоч бас нөгөө Хойд Америкийн бизнесийн хөтөлбөрүүдийн магадлал хэмжээнд орж байгаа учраас стандарт нь бол тэр. Тэгээ манай сургууль дээр нэг эдийн засгаар ч юм уу бизнесийн удирдлагаас сурж байгаад Хойд Америкийн сургуулиудад очихыг давуу тал нь манад орж байгаа хичээлүүдийг шууд үзүүл. Оо за. Тий. Хүрэн шүрцэн гэдэг юм. Харин Европт бол үгүй биш гэлээ. Тэгээ Европчигд бол ялангуяа санхүүгийн засгийн сургуулийг бол сайн мэддэг. Европ руу нөгөө Монгол улс чинь социализмын үед байсан 7 сургуулиар мэдэгдсэн бусдын сайн мэдэгдээгүй байдаг учраас Европт бол хэцүү юм билээ гэд цуграа төлтөж ил. Нэг сайн мэддэг юм билээ. За. За сүүлийн үеийн ер нь эдийн засгийн одоо шинжилгээнд дэр гарч байгаа шинэ арга зүй аппаратуудын талаар бас ярилцвал сонирхолтой гэж магадгүй. Сая одоо өнгөрсөн 7 хоногт бол Дамбын лавсрын багшийн бас дурсгалын хүндх эрдэмшлийн конференцуд болоод бас Монголын том эдийн засгч нартай Монгол эдийн засгч нар мэдээж гадаадд ажиллаж байгаа бас дотоодод байгаа эдийн засгч нар 2 өдөр одоо ингээ хуралдлаа. Бацуг багш тэр хуралд бол нэлээд бүтэн суусан баг. Ер нь сүүлийн үед гарч байгаа тэр арга зүйнүүд тэр танд одоо маш сонирхолтой санагдсан. За ер нь энэ арга зүйл их тийм сонин содон байлаа гэсэн арга зүйл нь юу байв? Тэр талаар та бас тэр хуралд бас олон хүн очиж чадаагүй байх энийг үзэж байгаа. Гэтэ мэдээж бас нэлийн техник. Тэгээ бас таныг бас тэр нөө техник асуудлыг бас жоохон гой зөөлрүүлж ярьж өгөх болов уу гэж бодоод тэгээ танаас сонирхож асууж байгаа. Тийм ер нь юу штэ. Би ингээ бодоод байхад эдийн засгийн шинжилгээ ухаан, физикийн шинжилгээ ухаан хоёрыг
ойролцоод хөгжөд байгаа юм санагдаад байна. Би эхлээд физик чинь ингээд том биеийн физик нь хөгжөөд тэгээд цаашаа ингээд биеийн жижигсээр дараа хасах 19 зэрэг мэрэг юм ингээд буугаад байна шүү дээ. Тэгээд квант механик энэ төр орж ирээд тэгээд тэр чинь ингээд тодорхойгүй байдал улам бүр их болоод ийм их жижиг биетүүдийн хоорондын харилцан үйлчлэл чинь том биетийн харилцан үйлчлэлээс зарим талаараа бас өөр. Тийм харагдаад идэв. Гэтэл эдийн засгч гэсэн бас яг ингээд макро эдийн засаг гэж маш том юмны тухай яриа л тий. Тэгээд том агрегац хийсэн том одоо томсгцсон өгөгдлүүд дээр бид нар ажиллаад яг хөө тэгээ нэг статистикийн хорон дээр мэдээлэл нь байдгийн болохоор шинжилгээ хийхээр тэрнийхээ датаг авч ашиглаад дотоодын нийтвэтгүүний өсөлт ажиллах хүчний тоо хэмжээ ажилгүйд инфляц гэх нэг тийм датанууд дээр өмнө нь бол их ажилтдаг байсан. Тэгээд одоо яг эдийн засаг юу болж байгаа нөхөр микро технологи орж ирээд хүн дээрээ буучиж байгаа нэг яг эдийн засгийн үйлдэл оролцож байгаа элемент бүр дээрээ бууж ирж штеп одоо сүүлийн үед. Тийм учраас сүүлийн үеийн экономик эдийн засгийн судалгаанууд микро дата дээр тулгуурласан тийм судалгаанууд илүү хийгдээд тэгээд нэг хүмүүс чинь зан арын шин янз бүрийн юмны хувьд ялгаатай учраас сургууль төгссөн чадвах зан арын шин тэр шинж чанарууд нь шийдвэр гаргалтанд ч юм уу ямар нэгэн юмны үр дүнд ялгаатай нөлөөлдөг юм а гэдэг юмуудыг ялгаж харж байна. Ийм судалгаануудыг илүү хийдэг болсон. Тэгээ яг манайх бас ч гэж манай статистикийн хорооч сүүлийн үед микро дата нэлээд цуглуулж байгаа шүү дээ. Өрхийн нийгмийн эдийн засгийн судалгаа, ажил хөтний судалгаа, нийгмийн үзүүлэлтүүдийн төвөр судалгаа, цаг ашиглалтын судалгаанаас болоод ингээд судалгааны датанууд цуглуулад 12 цагийн дээр ингээд микро дата сан тавиад тэгээ энийг ингээд хүмүүс татаад одоо нэгсэндээ яг тэр чинь нэлээд том хэмжээтэй судалгаанууд байдаг учраас яг оролцож байгаа хүмүүсийн өөрийнх нь хувийн зан чанар тэр шийдвэр гаргалтанд ч юм уу тэр үйл хөдлөлд яад нөлөөлж ийн гэдгийг илүү илэрхийлэх тийм судалгаанууд хийгдэж байгаа. Тий. Одоо жишээлбэл бид нар чинь наазах нь хүмүүс нэг 4 янзын темпераменттэй гэж ойлгоход гаднаас орж ирж байгаа нэг реакцад 4 өөр темпераменттэй хүн 4 өөр хариулдаг байхгүй. Тий. Тэгээд яг ер нь юу яаж байгаа шүү дээ. Хуучин чинь хүн гэдэг чинь айхтар ухаантай амьтан гэж үзээд тэгээд ингээд нэг рационал хүн гэж нэг хүн байх юм. Тэгээд тэр ухаант хүнийхээ ганцхан моделийг гаргаад тэр хүн яаж шийдвэр гаргадаг тухай тайлбарлаж өгдөг гэсэн байхгүй. Гэтэл одоо сүүлийн ялангуяа 70-аад оноос хойш энэ хүмүүс behavioral буюу одоо үйл хөдлөлийн эдийн засаг санхүүгийн энэ чиглэлүүд их хүчтэй хөгжөөд эхэлсэн чинь хүн ухаандаа хүртлээ бодож шийдвэр гаргахаасаа илүү ингээд сэтгэл зүрхээр эхэлж наад сэтгэлгээнээс эхэлж шийдвэр гаргачаад шийдвэр гаргасныхаа үр дүнг дараа нь ухаанаараа шүүж боддгийм байх гэж бараг тэгж ярьдаг болчиход тийм шүү дээ. Тэгэхээр ерөөсөл би хэдийгээр ухаантай байлаа ч гэсэн миний найз ирээд өнөө орой хоёлаа гарья гэхэд гараал дахиад. Тэгэхдээ тэр хооронд нь би хийх ёстой зөндөө ажил хаяад яваад маргаашийн шалгалтын дээр унччихл байгаа байхгүй. Эний чинь алдагдсан боломжтой. Гэтэл ухаантай хүн байсан бол үгүй би маргааш шалгалттай миний найз яг өнөөдөр явчих би дараа хэдүүлээ уулзъя гэх ёстой шүү дээ. Гэтэл хүн ихэнх хүмүүс тэгдэггүй. Дагаал намирч чинь. Тэгэхээр энэ нэг хүмүүс хүнийг дагдаг эсвэл ингээд сэтгэлээ хөөрсөн үед элдв толон шийдвэр гаргадаг. Тэгээд тэр шийдвэр нь буруу зөргөө гардаг. Тэр ийм олон юмнууд их байдаг юм а гэдгийг сүүлийн үеийн шинжилгээ ухааны нотлохоонууд илүү харуулад тэгээд эдийн засгийн арга зүйн ч гэсэн тийм микро яг хүнд тулгуурсан хүндээ хүрсэн тийм арга зүйнүүдийг хэрэгжилж ингээд маш нарийн үр дүнгуудыг гаргаж авч. Одоо яг ийм чигийн хүн дээр бол ийм шийдвэр гаргачвал энэ хүн хүлээж авна. Ийм чигийн хүн дээр энэ шийдвэр гаргах юм бол энэ хүн ерөөсө хүлээж авахгүй эсрэг үр дүн өгнө шүү гэдгүүдийг ялгч. Эмэгтэй байна, эрэгтэй хүн хоёрын шийдвэр гаргалт өөр байна тий. Хүний тэр бидний яриад байдаг зан төлөв янз бүрийн төлөвүүдэд байгаа хүмүүсийн шийдвэр нэг нөхцөлд өөр. Хуучин ч юм бол хүн болго адилхан юм чи нэг л янзын шийдвэр гаргах гэж заадаг байлээ шүү дээ. Төлөөлөгч ямар нэгэн агент ч юм уу төлөөлөгч нэг хүний тухай эсвэл төлөөлөгч нэг байгууллага олж байгаа бол тэрнийх тухай ярьдаг байсан бол одоо тийхгүй тэр микро юу оролцогч бүр чинь өөр юм гаргана шүү дээ гэдгийг ярьж хэлдэг. Яг тэрлүү нь одоо экономикийн тэр маш хүчтэй болчихж байна. Тий. Одоо саяын тэр лавсрын багшийн дурсгал зориулсан хурал дээр бол үндсэндээ экономик дандаа тэгж явлаа шүү дээ. Тийм билээ тий. Тэгээд бас дараа нэг ийм асуудал байна. Бодлого төлөвлөлт нь яг одоо экономик арга зүйнүүдийг хэрэглэх тал руу их явж байна. Энэ бодлого гарсан бодлогын үр дүн яг гарсан юм аа, зөв гарсан юм аа,
буруу явцсан маа гэдгийг нь хэмжих гэж оролдож шүү дээ. Тэгээ энэ дээр одоо сүүлийн үед нөгөө хяналттай туршилтын арга юм уу та нөгөө RCT-ийг хийгээд яг үхээр нэг хэсэг хүмүүс дээр тухайн үйлчлэгийг огт үзүүлэхгүй нөгөө талд нь үзүүлээд хоёр бүлгийн хүнийг дагаад хянчичаа. Тэгээд яг энэ шийдвэр үнэхээр өөр гардгийн байх хүмүүс өөрөөр хүлээж авдгийн байх гэдгийг энэ контрол буюу хяналтын бүлгийнхаа нөлөө үзүүлээгүй хүнтэйгээ харьцуулж энэ нөлөө үзүүлсэн хүмүүсийн үйл хөдлөл үр дагавар нь яаж гарч байгааг тогтоодог ийм их нарийн экономитрүүд явдаг байсан. Өөрөөр шалтгаан үр дагаврын холбоог маш нарийн гаргадаг болдог. Тэр тал руу их явдаг. Тийм байсан. Сүүлд одоо тэр би тэр илтгэлтийн сонсогч ундрал гэдэг хүмүүсийн багшийн тэр юм дээр нөөс синтетик контрол гэж гаргаж ирсэн байна тийм зүгээр энгийн контрол биш бидний мэддэг контролоос синтетик буюу тэр контролтой ойролцоо нөхдүүдээс нь өөр нэг төрлийн тийм псевдо маягийн синтетик гэдэг юм л тийм контрол үүсгэх гэдэг юм. За хим Норсон багшийн ярьж юм дээр банглинг гэдэг нэг банжин биш тэр чинь бас хим багшийн ярьжсэн тийм тэгэхээр бас шин ойлголтууд их энэ econometric руу багцсан гэнэ. Тийм нэг тийм юм тийм. Тэр тал руу илүү яваад байгаа юм. Юун дээр даасгийн ер нь сүүлийн үед харж исэн шинэ арга зүй ер нь одоо судалгаанууд хийж явах үед гарч ирж байгаа. Эсвэл NSO дээр ч юм уу тийм үндэсний статистикийн газар дээр харсан сонин хачин арга зүй, сонирхуулмаар зүйл ер нь юу вэ? Яг эхлээд нөгөө мастерт 17-аас 19 он сурсан гэдэг Монгол банкнаас явжсан. Анх бол очиод нөгөө судалгааны пропозал өгөхдөө ерөөсөө вар төрлийн ч юм уу эсвэл тухайн үед Azure хийсэн байсан large vision var market гутал амар л гой сонсогдтол очиод хийн гэж пропозал өгөө явж тэгээд хичээлүүд аваад багш нарын ярьж байгаа юмнуудыг сонсоод ер нь бол микро төрлийн судалгаа ер нь надад сонирхолтой надад ер нь зүгээр юм байна гэж бодож байгаад судалгааны сэдв болохоор одоо 13 оноос Монгол засгийн газар одоо гэдэг нэг ипотекийн зээлийн хөөг 8 болгоо тий 10 тавьж гисэн дунд ч юм 17 гэж 8-аар өгдөг болоо сүүлд 6-аар өгсөн ш 22 оны 10 сараас эхлэв тий тунгууд яг тэр орон сууцны үнэний хөөг зээлийн хөөг 6-аас 8 16-аас 8 болгосон нь өөрөө орон сууцны үнэнд хэрхэн нөлөөлж ийнэ гэдэг төрлийн тийм мастрын ажил ер нь бол хийсэн. Тийм тэгэнгүүт хүү нэг чөөр ингээ буурах юм бол орон сууцны үн дундчаар 3 чөөр өсдөг юм байна гэдэг ийм үр дүнтэй судалгааг бол гаргаж ирсэн. Тэгэхээр миний өөрийн сонирхол бол ер нь бол микро төрлийн судалгаа ер нь бол сонирхолтой юм байна. Тэгээд тухайн үед ч илүү бас нэг хэсэг бас дээшчээ загварууд ер нь жоох юм газар авч ирсэн. Тэгээд нэг экономист дээр илүү ер нь 6 оноос дээшчээ загвар гарч ирээд 14 оноос ч илүү difference ер нь ингээд төрлийн загварууд ер нь их гараад ирсэн бац өгч гэсэн түрүүнд дурдчихсэн. Нэг бодлогын нөлөөллийг ер нь судалдаг. Тэгэхээр энэ төрлийн хандлагууд өнөөс өвөл ерөнхийдөө бас гарч ирж байгаа юм болов уу гэдэг тийм. Ялангуяа сүүлд энэ төрлөөр одоо гэдэг нь Нобель авсан би буруу санааг бол Ангуст гэдэг тий. Яг энэ төрлийн дата яг энэ төрлийн судалгаанууд илүү их одоо гэдэг нь алдартай болж байгаа юм уу. Тэгээд яг хуу тэгээ мастрын судалгааны ажлыг бас жоох засаад тэгээд ганцрахта EDB дээр яг Монгол улс Азийн хөгжлийн банкнд нэгдсэн хүчин жилийн директор working paper-ыг хэвлүүлжсэн policy driven boom and bust гэдэг нэртэй. Тэгээд яг тэр нөгөө тэдний өөрсдийнх нь бас accept хийгээд байгаа юм нөхөр бас микро төрлийн судалгаанууд руу илүү чиглэлсэн. Хамгийн сүүлд гэх юм яг тэр сэтгүүл дээр бол одоо нөгөө ERA-гийн манлах бас одоо нөгөө хиний хэмжээний судалгааг хашаглаад судалгааны ажил хэвлүүлсэн. Тэгэхээр энэ төрлийн судалгаанууд илүү бас хийвэл бас ингээд нөгөө журнал энтер дээр accept хийгдэх нь бас илүү болов уу гэдэг ер нь бодол бол байгаа гэсэн үг. Тэгэхээр нөгөө макро ингээд дата ашиглаад явж байгаа чинь яг ингээд ерөнхийдөө яад нөлөөсөн бэ гэдэг асуудал байна тийм. Гэтэл яг үндэ бол эдийн засгийн шийдвэр гаргалтууд чинь хүндээ яаж хүрсэн юм бэ гэдгийг илүү тэр тал руугаа судалгааны арга зүйнч хандлага нь ер нь хүчтэй яваад байгаа юм байна тийм. Яг ингээд макро эдийн засгт ерөнхийдөө сайн үр дүн өгсөн байлаа гэхэд тэр нэг хэдхэн хүний нөлөөсөн үр дүн болохоос биш маст ямар ч нөлөө үзүүлээгүй гэж
хэрэггүй болчиход байгаа байхгүй. Тэгэхээр яг тэр маст үзүүлсэн нөлөөг нь ялгаж чаддаг болсон. Одоо сүүлд уус төрчид бол ингээд реклам хийгээд нэг явуулсан бодлогоо үр дүнд хүрсэн юм шиг хэдхэн кейс харуулад түүний толгой байгаа шүү дээ. А гэтэл яг үндэл амьдрал дээр олонход яаж хүрсэн юм бэ? Яг ард түмэнд яаж хүрсэн юм бэ гэдгийг чинь шинжилдэг арга зүй аль хэдийн хөгжсөн наадах чинь ингээд тольшиг гаргаад ирэх боломжтой болсон үе. Тэр ороод ирлээ шүү дээ бид нар одоо тийм ер нь дарга худлаа ярьж чадхааргүй болгож гэлж шүү дээ. Тэгэхээр одоо өрхийн нийгмийн эдийн засгийн судалгаач энэ хэдэн оноос гэсэн юм бэ? Бол 2004 оноос байсан байна. 3 оноор явж байгаад 2 оноор яваад жил бүр явдаг болсон. Би одоо буруу санааг бол гэхдээ би бол их хойно мэдэн л доо. Манай дээр нэг хэсэг оюутнууд нэг өрхийн нийгмийн эдийн засгийн судалгаа ажил хүчний судалгаар айгүй диплом ажил бичээл гэсэн байхгүй нэг хэдэн онд юм 15 6 он байсан юм уу да. Оюутнууд айгүй дипломын ажил тийшээ бичээд ирсэн байхгүй. Яасын гэмээр л бүгд микротой ашиглаад янз янзын ядуурх хэрэгслийн судалгаа янз янзын судалгаа хийсэн. Тэр нөгөө эконометрийн олимпиадын 1 жилийн сэдв нь тэр нөгөө difference costly inference гэдэг сэдв ороод тэгээ тэр нэг жаахан нэг тийм нөлөө үзүүлсэн юм шиг тийм. Өөрөөр хэлбэл гадна байгаа тэр арга зүг дотоодоо нэвтрүүлэх зорилгоор нэг удаагийнх нь юу тэгж зарлагдаад тэгээ хүмүүс тэрлүү нийлэн шууд сүүлийн үед багш ер нь дипломын ажил бичиж байгаа оюутнуудын сэдв одоо чансаа за ер нь эконометрик эргэлж байгаа датан дээр ажиллаж байгаа байр байдал ер нь хэр болж юм. За тэгээд нөгөө AI гараад ирчээр оюутнууд ер нь кодо бичихтэй ер нь юу хийгээд байна. Одоо манус үед бол одоо хүссэн үсээгүү тэгэл нэг read тухдаг ч юм уу тэгэл нэг стад нөгөө нэг 9 шидийн мухаж байгаа л энэ тэндээс яг нэг юм үзэж хараад тэгэл тэрийг туршиж үзээлээ ажлууд ажиллана ажиллахгүй шүү. Ер нь код бол бас ихнийх бичиж байгаа юм байна бодож бид бакалавр сүүлдэж ирээл нэлээ бичдэг болсон санагдаж байна. Ер нь л нөгөө менюнээс хвчлэн ашиглаж ийсэн санагдаад байна. Код бол сүүлд нь нэг do file гэж стата дээр нэг жоох юм бичдэг болсон баг. Тэр одоо оюутнууд ер нь миний асуух гэдэг нь энэ AI-ийн ирүү үед ер нь оюутнуудыг үнэлэх асуудал ер нь та ер нь жишээ нь яаж үнэлж чинь сургуулиуд ер нь ямар байр суурьтай байна. Оюутнууд энэ дэр ингээд хэр их залхуурах гэдэг байна ер нь. Тийм. Энэ яг одоо байгаа сургалтын процесс яг хэвээрээ үргэлжлээд тэгээд яг одоогийнхаа дүгндэг механизмаа үргэлжлүүлэх юм бол ер нь багш нар оюутнуудаа хуурцсараа дуусгаар тийм төлөвт орж байна. Одоо ингээд гэрийн даалгавар өгөхөөр AI-аар л хийлгэж байна. Уншихад ойлгогдоод байгаа юм л да. Тэгэхээр яг хийцэн байгаа юм. Гэхдээ хүндээ юу үлдсэн бэ гэдэг нь маш төвөгтэй асуудал болоод байна л да. Тэгээ би сүүлийн үед бодол л да. Сургалтыг ер нь бол нэг шинэ технологи орж ирэхээр тодорхой нэг салбарын процессыг тэр чигээр нь нэрээ инженеринг хийж ижил жинхэнэ үр дүнгээ өгдөг нэг. Тэгэхээр сургалт явуулж байгаа процессыг хэмнэн байлгаж за дүгндэг процессыг солих. Эсвэл дүгндэг процессыг хэмнэн байлгаж сургалт явуулж байгаа процессыг хэсэгчд солиод бол тэр шинжлэх ухааны технологийн тэр амжилт бол их үр дүнтэй байдгүй юм бэ. Тэгэхээр одоо явандаа бол ихтэй сургууль мэдээ дунд сургуульд ч гэсэн сургалтын процесс бүр тэр чигээрээ өөрчлөгдөж байж тэрэндээ зөгцсөн агуулгаар бид нар шалгалтаа авдаг дүрм журамтай болох хэрэгтэй юм шиг байна л да. Тэгээ тэгэхгүй бол ер нь явахгүй шинж та. Одоо жишээ нь ингээд юм л да. Хуучин бол тухайн мэдлэгийг багш нь мэддэг, сурагч нь баг мэддэггүй. Тийм учраас багш нь өөрийнхөө мэддэг хэдийг заачих нь тэгэхээр чинь болчиход ирсэн байхгүй. Гэсэн чинь одоо багшийн тэр яриад байгааг чинь оюутан зүгээр л машинаас ганцхан асууж шүү дээ. Тэгтэл зүгээр тэрнээс нь дэлгэрэнгүй гоё юм гарч ирээд байгаа. Тийм. Тэгэхээр одоо би юу заах вэ гэдэг асуудал гарч ирдэ шүү дээ. Тэгээ би сүүлдээ бодлоо. Тэгчээд байгаа юм бол тэрийг тэд нар өөрсдөө тэр юмнаас олоод авъя. Тэ би ийм юмнууд олоод аваараа гэж бичиж л өгч чи. Тэгээд тэд нарыг олоод уншичаад хүрээд гэж байгаа. А ганцхан би яах гэж юм вэхээр одоо тэр мэдлэгийг авсан нөхөр тодорхой нэг асуудлыг шийдэх ч юм уу эсвэл дараагийн шатны нэг бодол орж ирж шийддэг нэг жаахан толгойг нь ажилуулдаг механизмаар хичээлээ явуулахгүй бол одоо хуучин шиг явуулж болохгүй юм шиг л дээ тий. Нэгэнтээ тэр зүгээр суур ойлголт мэдлгүүдийг нөхөр зүгээр авчна гэж ойлгоё. Одоо энэ авцсан нөхөр тэрийг ашиглаад яг энэ одоо тулцсан нэг асуудлыг яаж шийдэх нү гэдэг дээр ингээд юу ярилцлага өрнүүлээд юм бичүүлээд шийдлийг гаргуулж аваад нэг тийм бүтээлч явуул арай дээр юм шиг байна. А шалгалтын хувьд бол энэ юм хэцүү болсон. Тест мастер шалгалт авах чинь маш хэцүү. Одоо манайхан их зовж байна. Яа зөвхөн яах ихэн зургуу гар утсаараа зураг авал тэгэл өгчхөр бүх хариулт нь гарч ирж байгаа.
Тэгэхээр бүх утсыг хургаад авчихад нөгөө хүн чинь бас аргатай болохоор дахиад утсан байна. Тэгэнгүүт нь интернет дээр нь ингээд өөр ямар ч програмаар оруулах гарах хаалт хийж байгаа шалгалт авахд тэрийг өгөөсгээд явждаг юм бас байна.Ээс бүтгэ байж л дээр. Өөрөлдөө юуны цагдаагийн арга нарийнс бол хулгайчийн арга нарийнс гэдэг шиг л байна. Тэгээд ерөөсөө аль талдаа бүтэхгүй болчиход. Тэгээд бүр одоо ч ингэж яригдж штэ. Яг үндэ бол оюутны мэдлэгийг шалгахын тулд зүгээр хуучных шиг бүр яриулж шалгалт авдаг. Амар. Билет цуглуулаад амар. Эсвэл бүр яг бүр юм хэлжүүлээ тий тэгж авахгүй бол хүний толгойд байгаа юм зөв дүгнэх ямар ч аргагүй болчихчихэл гэж харагдаад байна одоо. Тэгэхээр AI-ийн иргэн нь өөрөө их хэцүү болоод байгаа юм уу? Эсвэл амархан ч болоод байгаа юм байна. Одоохондоо. Ажил дээр байхад ер нь доотлын хүмүүс гэх юм одоо мэрэгчлэтнүүд ер нь AI ашиглаж ирэх хэмдээш нь оруулж ирж байна. Иржсэн юм ерөн сүүлийн. Одоо яачаад баг ковидын дараа л амар л хүчтэй орж ирж байна. Сүүлийн 2 жил. Сүүлийн 2 жил. Ялангуяа тэгээд орчуулга дээр бол бараг л ямар ч алдаа авахгүй бараг л өөртөө уншиж орчуулгаас илүү хүчтэй болоо ороод ирсэн. Зүгээр би нөгөө статистик орон дээр зөвлөх хийж байгаа ч гэсэн нөгөө Дэлхийн банкны эдийн засгчтай одоо энэ ажиллаж байгаа эдийн засгчтай ингээд тулж ажиллаад тэр хүмүүд ерөөд иймэрхүү аргачлалын хувьд иймэрхүү код ашиглаад ер нь хийш өгдөг юм л өгч байгаа. Зүгээр тэгэхээр код нь ойлгохдохгүй болохоор мэдээж бол Copilot юм ChatGPT дээр оруулаад энэний цаана яг юу хэлээд байна гэдгийг нь бол ойлгоход айгүй амар. Нөгөө талдаа зүгээр тэр хүн өөрөө тэр статистикийн төв файлыг өөрөө шингээгээд авч ийн гэдэгтэй л адилхан бацуу гişin хэлээд байгаа. Тэгэхээр нөгөө AI ярьж байгаатай болох надад зүгээр юу их гоё санагдаад тэгээ нөгөө Нобель авсан Нова Харарагийн нэг 3 ном байдаг. Эхнийх нь бол Sapiens тэгээд Homo Deus тэгээд 21-р зуун 21 хичээл. Homo Deus дээр надаа хамгийн гоё таалагдсан юм нь үхээр тэр нэг одоо 19 онд л уншижсэн. Тэгэхээр нэг пэйжийн 415 гэв айгу тэмдэглэж явжсэн байхгүй. Имлэгт нэг 40 оног хэвтэж яхад. Тэгээд тэндээс юу гэхээр монголчууд байдаг өвчин өгөхөр одоо сүүлд нөгөө чихрийн шиж айгу их амар дэлгэрч байгаа. Тэнгууд тэр технологи яаж эрүүл мэндийн салбар дээр чихрийн шинжийг таньж байгаа гэхээр ерөнхийн нэг юм бокс байгаа одоо нөгөө юм утас шиг юм бокс. Тэгэхээр тэр нь өгөхөр нэг юм хоёр төвтэй. Нэг нь болохоор инсулин хийдэг, нөгөөд нь болохоор глюкоз хийдэг. Тэгэхээр тэр боксных нь информашн одоо юу гэдгийг ээж аав дээр нь хүүхдээ чинь сахарын түвшин ихссэн байна уу, багасаад байна уу гэдэг мэдээлэл нь очингууд ээж аав нь одоо шууд тэрийг инжект хийх нэг юм шүү дээ. Тэгэхэд тэр бол одоо 18 Homo Deus чинь болохоор 14 онд бичигдсэн. Тэгээ 19 онд уншиж яхад Японд бол тэр технологиг 19 онд чихрийн шижтэй хүмүүс тэр ингээ ашиглаад ирэнгүүт би Монгол руу цацуулжсэн байхгүй. Манай тэр чихрийн шижин гэвэр нь яаж имжилт юм гэсэн чинь ер нь бол чи имлэг дээр өдөр болгоо очиод шифрээс хэлнэ. Одоо яг ямар байгаа процесс бол би сайн мэдэхгүй байхгүй. Тэ. Нөгөө талдаа яг тэр нөгөө 21 хичээл дээрээс 21 дахь зууны 21 хичээлийн төгсгөлийн chapter meditation гэдэг chapters тэр бол надад бол тухайд бол амар гоё орж исэн. Яагаад орж исэн бэ гэхээр одоо ингээд байгаа ер нь бид нар Facebook-ээр ч юм уу YouTube-ээр рүү хайчингууд бид нарыг юм track хийгээд энэ хүн одоо яг ийм сонирхоод байна. Эсвэл галтгооны хэрэгсэл, эсвэл аяны хэрэгсэл аваад байна. Эсвэл ийм төрлийн ном аваад байна. Тэр төртөө ингээд заруудыг явуулдаг. Тэгээд тэр ном дээр өгөхээр одоо яг Amazon Kindle-ийн жишээг авчихсан байхгүй. Тэр нөхөр өнөдөө юм нүдийг юм track хийдэг болсон. Энэ хүн номны энэ хуудас дээр уншингууд, ингэж уншингууд энэ хүний сэтгэл хөдлөл юм дээр хөдөлж ийн гэдгийг eye track хийсэн. Тэгээд AI-с ер нь чи зайлсхийх чинь юу гэхээр чи өөрөө өөрийгөө таних буюу ер нь бол чи хинбэ гэдэг мэдхийн тулд чи meditation хийх гэдэг. Тийм. Тэр хэсэг надад бол хамгийн их гоё байсан ер нь л тий. Тийм. Энэ эрэг талж байгаа, сөрөг талж байгаа. Тэгэхээр нөх хин өөртөө шингээж авч ийн л гэдэг нь одоо хамгийн гоё. Тийм. Юу юм шиг байна. Амтнууд дотроос нэлийн залхуу амтан ч юм шиг. Тэгээ хүн хоёрт яг зөв бүдүүлгээр ойлгоход хоёр төрлийн хөдөлмөр хийж шít.
биеийн хүчний хөдөлмөр, оюуны хөдөлмөр гэдэг юм хоёр. Тэгээд эхлээд хүн биеийн хүчний хөдөлмөрөө бусад ямар их шилжүүлсэн юм. Уур юм шиг. Эхлээд ингээд харж байсан чинь нэг амтын явж байгаа юм барьж аваад тэгээд тий унаад нөгөө газар хагалгахтаа хэрэглээд ингээд өхөр адуу хэрэглээд байсан. Тэгээ байжсэн чинь дараа нь ингээд техник гарч ирээ. Тэгээд ингээд биеийн хүчээр хийх юмнуудаа ихэнхийн нэг өөр юм руу шилжүүлж байгаа байхгүй. Гэсэн оюуных нь бас жоохон тааруу байгаа л юм шиг байна. Одоо энэ AI гэдэг чинь үүний хэрэгтэй оюуныхаа хийх хөдөлмөрийн тодорхой хэсгийг шилжүүлэх гэдэг юм шүү дээ. Ямар нэг юм руу тий. Тэгэхээр нөгөө хэрвээ энэ рүү хитрхи их шилжүүлэх юм бол бид нар чинь залхууралд хүрэх нь ойлгомжтой болчиход байгаа юм л да. Тэгэхээр яг мэдээж нэг юм өдөр тутам хийдэг, деталь хийдэг юмнуудаа бол найзаар хийлгээд энэ хүмбэнд тэр чинь арай жоохон техникээс ялгаатай байх хэрэгтэй тий. Сэтгэдэг хэсгээ өөр дөрөө авч үлдэх. Тэрийг хүн хийж гинүү гэдгийг л шалгаж сурах хэрэгтэй юм шиг байна. Тэгэхээр хүн өөрөө бас гомцортой байх хэрэгтэй юм шиг байна тий. Бүх юмыг л тэрлүүж хийхэд тэрүүгээр хийлгээ. Өдөр хийхэд толгойж сайн хийж байгаа шүү дээ. Зарим нэг юмыг бол одоо түрүүндээс хэлж ин тэр орчуулга энэ төрөг бол. Тэгэд эн чинь бас нэг талаас бид нар ингэж орлуулалт ч юм уу эсвэл ингээд хамт хийдэг ийм техник хэрэгсэлтэй болоод ирэх чинь бүтээмжийг бол маш өндөр өсгөж байгаа. Тэг би одоо жишээлбэл ингээд нэг код бичихгээл би удаан муу л да нэг сар мар үзэж дарж яаж ариг гэж нөгөө код ажиллаад үз. Одоо ч юм бол найз тушаагаад цагийн дараа нөгөө код нь бүрэн ажиллаад биш. Тийм. Тэгэхээр бүтээмжийн хувьд бол бүр яг ийм юм дээр бол ашиглаж байна. Хэрвээ зүгээр ер нь бодоод идэх. Хүн эцэстээ нэг л юмыг бодож явах хэрэгтэй. Хэрвээ цахилгаан тасарчвал хийгээд идэг чадвар нь үлдсэн байвал би юм сурж явах хэрэгтэй. Цахилгаан тасраагүй байхад юм аваад ингээ хийчихэд байгаа бол бүтэхгүй те тасраад байчихгүй бол. Тэрийг л бодож. AI дээр бас надад нэг бодогдоод одоо багцсан сая хэлж штэ. Би бол өмнө нэг сар орчим гэдэг юм нэлээд удаан сарын ч нэлээд удаан бичсэн кодыг нөхөр цагийн дотор хийж байгаа. Гэтэ би нэг юм бацуугч бол миний бодлоор нэг юм байгаад байгаа байхгүй. Бичсэн кодыг хараад ерөнхийдөө юу болоод байгааг нь аягүй сайн багш бол мэдэж чадах байхгүй. Буцаад аудит хийж чадах байхгүй. Яг тэр хурдан хийлэгчэндээ ингээд нэг одоо коуч нь ядаргаатай ш нэг ганц синтакс зөрүүлчмүүд л алдаа загаал новширчдаг штэ. Чинь бол нэг тийм эмгүүгээр хийж байгаа штэ. Нөгөө тийм одоо хүний хийдэг тийм одоо юу гэдэг нэг гимгүй алдаа гэх юм уу тийм нэг тайпогийн алдаа штэ. Уус код нь нэг тайпо явуулдаг л зааварчдаг. Зөв сурцсан хүн одоо тэг domain knowledge авцсан тэрийг хийдэг хүн одоо тодорхой хэмжээнд код бичдэг хүн AI-г ашиглаад ингээ явах бол миний бодлоор бол нэг тийм аюул биш юм шиг байна. Харин ч бүтээмжийн нэмээд ер нь их гоё болох юм шиг. Одоо анханасаа гоё бичиж чаддаг хүн AI-ийн туслантай бичээд бичсэн юм харж байгаа нөө AI-тайгаа ярьж байгаад ингээд миний хамгийн хайж байгаа боломжлж байгаа нь шинээр сурч байгаа хүмүүс энийг хэрэглээд нөгөө reference point буюу суур юм байхгүй ямар ч юм одоо хөрсөөр ярих юм бол хатуу хөрс байхгүй юм дээр дээш нь байх ингээд юм өгсрүүлэх одоо энэ л миний бодлоор хамгийн аюултай юм болов гэж хараад байгаа. Тэр одоо шинээр сурж байгаа юм дунд сургуулийн хүүхдүүд, баг сургуулийн хүүхдүүд дөнгөж оюутан болж байгаа одоо хүмүүсийн хувьд л одоо жинхэнэ аюул нь байна удаа гэж хараад байгаа. Би ч гэсэн бас яг тэгж бодоод байгаа нэг босго байна. Тэр босго давсны дараа бол аюултай биш. Тэр босхын өмнө байгаа нөхдүүд тэгчүүл их аюултай юмсан. Зүгээр нэг юм бол ганцаар явж байгаа уудаг хүн биш юм шиг байна. Тэгээд ганцаар явж байгаа уусан чинь шавнар нь манай багш уудаг юм чи яадаг ингээ дагаад уугаад. Бүр уугаад үдээд. Тэгээд тэр нэг ганцаар явж байгаа чихэн төрсөн юм байна л да. Багшигаа дуурайж шавнарч уугаад тэгээд ингээ чихэн төрсөн. Тэгээд нэг өдөр бүх шавнараа ингээ цуглуулж хагаад энд байгаа нохоо баснуудыг төгөөд ирсэн. Яг нэг өдөр төгөөд ирсэн чи аягруугаа нэг хий. Тэгээд за одоо надаа шившээл шууд уун шүү гэсэн юм байл. Данцаар явж байгаа шившээл уусан чинь шууд арих болоо л ууц. Нөгөөдөл нь шившээл нохон жогорхоо наадхаа ийд гэж байгаа идүүлээд за ийм төвч нөхрөөг бол та нар арих уухгүй шүү гэдэг. Нэг ийм левел байх хэрэгтэй шүү. Тий. Яг л гоё зүйл байна л да. Тий. Дасуугийн одоо түрүүн бас Homo sapiens-ийг дурдаад өнгөрлөө. Бас Harari сүүлд бас дэлхийн эдийн засгийн форумд ирсэн ороод бас ер нь бол текстийн домен бол текстээр илэрхийлж болох бүх юм бол ер нь AI руу явна гэсэн тиймэрхүү санаанд илэрхийлээ. Тэгээ хүнд юу үлдэх юм гэхээр түрүү meditation гэдэг нөгөө хүний хамгийн сүүлд үлдэх юм тэр нэг сэтгэл гэх юм уу. AI бол
мэдрэхгүй гэж. Гэхдээ мэдэрч байгаа юм шиг царайлж чадна гэдэг байгаа байхгүй тий. Тэг үгээр хэлэхэд текстэр бол би гүнгэлж ингэж гэдэг юм зү текстэр ингээд имитейт хийгээд байж бол чадна гэж байгаа. Хүний эмоцийг ингээд дуурайгаад байж чадна. Гэтэ яг жинхнээсээ бол мэдрэхгүй буюу нөгөө хүний нөгөө нэг одоо нөгөө sentient гэдэг чинь тийм бол байхгүй гэсэн юм да. Ер нь одоо энэ эдийн засгийн чиглэлээр гарч байгаа хэдүүлээ бас энэ дэр үргэлжлүүлээд төрн нэлээ мэрэгжлийн текстбукуудыг нэлээ ярих шүү гэсэн их тийм сонирхолтой popular science гэж хэлдэг чинь олон нийтэд зориулсан шинжилгээний номнууд гэдэг. Энэ чиглэлээр ер нь эдийн засгийн ямар номнууд ер нь сүүлийн үед уншив, санал болгох номнууд ер нь юу байна? Тэр талаар ярьж эхлэх үү? Даасууч одоо тэнхэм том номын сан хандсан байсан шүү дээ. Тэгэхээр манай залуу багш нар энэний жижиг тэрийн үжийг л авдаггүй гэдэг. Яг хөө тэр ном уншсан шалтгаан нь юу вэ? Манай тэтгэлэгчийн жилийн 75,000 йен өгдөг. Заавал ном худалдаж авах хэрэгтэй. Тэр талд ороо юу? Тий. Тэгжээс нөгөө баримтаа гаргаж өгдөг учраас ном худалдаж аваа тэгээд тэнхимд өгчээсэн. Тэгээд нөгөө талаар унших шаардлага нь юу гэхээр одоо ялангуяа Японд сурч байгаа хүмүүс байвал юу гэхээр баг Тачикава стейшнээс Канда стейшн ороход чинь нэг талдаа цаг 30 минут явдаг. Метрон. Тэгэхээр өсөөгөө угаасаа ном унших угаасаа юм уншихгүй л бол тэгэл тэр цаг өрөөс өнгөрөхгүй учраас ер нь бол тэгж ном уншиж эхэлсэн. Яг хоо тэндээс таалагдсан миний 4-5 номын жишээ яг хоо яри. Эхнийх нь бол мэдээж Outliers одоо эдийн засаг дээр бол одоо нөгөө гажууд яг хоо энэ номноос зүгээр надаа нэг 3 яг 2 chapter нэг хэсэг байдаг. Эхнийх нь болохоор нөгөө Massive Effect гэдэг chapter 1 нь бүр хэлдэг. Агуулга нь юу гэхээр одоо нөгөө жишээнээр болохоор Хойд Америкийн Хоккейн лигийг 1 сард зохиох, Английн Премьер лигийг 8 сард ингэж хүний санамсаргүй ингэж тухайн нэг юм сардар зохион байгуулад байгаа нь тухайн сартаа ойролцоо төрсэн хүмүүс илүү юм амжилт гаргаад байна гэдэг юм санаа гэсэн үг. Илүү. Тэгэхээр магадгүй одоо 9 сарын 1-нд хичээл эхэлж байгаа гэхээр бид магадгүй 8 сард төрсөн өгч өгөхөр дараа жил болонгууд чинь илүү сарын зөрүү гарчих учраас бага насн дээр нөгөө хүмүүсийн амар зөрүү гардаг учраас тэр нь өөрөө хүмүүсийн насан турш дээр юм жижигхэн ийм small ийм зөрүү чинь өөрөө насан турш ийм гэп үүсгээд байна гэдэг ийм санаа. Тэгээ хоёр дахь гоё chapter нөхөөр нөгөө 10,000 цагийн дүрм гэдэг. Яг одоо нөгөө жинзийнхэн тайлбарлах юм бол одоо Монгол зэгээ гараад ирсэн тий. Тэгэхээр нөгөө тэд нэр CS дээр хэрэг цаг тоглосноос тухайн хүний амжилт яаж нөлөөлж ийнэ гэдэг утгатай. Тэрэн дээр зөвхөн хамгийн энгийн жишээ нь болохоор Beatles-ийг авсан байдаг. Beatles болохоор 7 хоногийн 24 цаг Германы юм Хамбург дээр очиж зүгээр ингээ баарн дуулдаг байсан. Тэгэл тэд нэр ингээл 10,000 цагаас дээш харангууд нэг хүн юм ингээд илүү хийгээд байгаа юм. Тэр угаасаа advanced болдго юм байна гэдэг юм. Одоо яг Монголын жишээ дээр болохоор би зөв сүүл замдахаар 910 CS дээр 3,000 цаг л юм шиг. Тэгтээ амар рейтинг нь өндөртэй. Тэгэхээр магадгүй 910 гифтэд байх магадлалтай байхгүй. Хөлбөмбөгийн жишээн дээр авах юм бол Эмаро Барзелийн те. Тэгвч би нөгөө өнгөрсөн шөнө Барзел хоёрыг үзэж хагаад энэ одоо гэдэг Месси Роналдогийн би одоо хөгжил нь хамаагүй амар сайн яриад тэнгууд Неймар болохоор юм жоох юм нациг одоо юм нэг булчинлаг биш. Тэнгууд мань хүний нөгөө хөлбөмбөгтөө зарцуулж байгаа цагаас нь илүү CS зарцуулж байгаа цаг нь илүү хэвгүй. Контр төглөө яваад. Контр төглөөд. Тэгэхээр нөгөө мань хүн гифт байгаа ч гэсэн нөгөө нэг өөр юм руу зарцуулаад байгаа учраас магадгүй бисээ одоо 37-8 ч гэсэн стил 5 гол хийсэн. Одоо 19 голтой бүр тэргүүлээ явж байгаа гэсэн. Тэгэхээр нөгөө юмыг 10,000 цагаас дээш хийх юм бол ер нь бол юмны нөлөө гардаг гэдэг юм байгаа. 2 3 дахь зүгээр тэр номноос гоё юу гэхээр нөгөө одоо боловсролын системийг хамгаалсан сайжраад нөгөө PISA гэдэг нөгөө олон улсын пиза гэдэг байгаа шүү дээ. Пиза юм шалгалт авдаг. Тэгэнгүүт тэрэн дээр зүгээр гаргаж ирсэн point нь юу гэхээр ер нь будааны соёлтой орнуудын хүмүүс амар өндөр оноо авдаг. Ялангуяа Сингапур, Хонгконг, Вьетнам, Хятад. Тэгээд Хятад Америк хоёрыг ингээ харьцуулдаг. Одоо тань хамгийн гоё ингэдэг жишээ нь нөхөр ягаад Хятад хүмүүс маттай сайн байна гэдэг жишээ авч байгаа хөөх. Тэгэхээр
Америк дээр болохоор одоо 4 гэдэг болохоор 4 гэдэг 4 үсэгтэй. Хятад дээр болохоор 4 гэдэг болохоор C гэж зөвхөн 2 үсэгтэй. Тэгэхээр энэ тооны нэршлээс эдгээр ингээд тоог ямар хурдан хэлж байгаа учраас шалтгаан тэр хүмүүсийн одоо энэ математиктаа сайн байх шалтгаан гэдэг юмнуудыг гаргаж ирдэг. Энэ эсвүүд надад бол гоё таалагдсан. Дараагийн мяхан магадгүй зүгээр санал болгох ном юу гэхээр мэдээж Ажимлогийн нөгөө Why Nations Fail улс үндэстний холбоотой орчуулсан байна. Тэгээ энэ ном бол мэдээж хамаагүй гоё яагаад бид нар одоо энэ төр хүртэл ингээд юм байна гэдэг шалтгааныг хойд солонгос өмнө солонгосын жишээгээр ингээд эхлээд бол энэ засаглалын асуудал байна гэдэг юмуд ярьдаг. Дараагийнхаа зүгээр маг чинь 14 хоногт нэг удаа мастер сурч явах ном уншаад ч юм уу юм семинар хийгээд унсан номныхын талаар ингэ ярьдаг байсан. Тэгээд миний хамгийн анхны авсан ном болохоор Paul Collier Bottom Billion гэдэг ном байдаг. Адаг төлөвлөсөн дэр бомб гэж орчуулдаг юм байна. Яг юуг нь мэдгүй зузаан нь болохоор ер нь бол iPad-ны хэмжээтэй юм зузаан. Тэрэн дээр ерөөсө 4 боёдыг авч ярьдаг. 4 төрлийн trap байна. Байгалийн Natural Resource Trap байгалийн нөхцөл хараас. Тэгээд Bad Governance тэгээд Landlocked тэгээд видтэй Bad Neighbors гэдэг. Ер нь бол Landlocked тэгээд дөрөвт нь болохоор Small Economy гэдэг. Дөрүлээ манад шүү дээ. Тэгээд тэрний яг bottom line нэрлэгдэж байгаа Монгол ер нь байдаг. Монгол, Киргиз, Казахстан дээр. Одоо л Казахстан дээр гэдэг тастай бичдэг. Бид нар шинэ Landlocked юм, Bad Governance юм, хэцүү нейбертэй юм. Тэгээд нөгөөт нь жижиг эдийн засаг юм. Энэ ялангуяа энэ bottom line-ыг хүн одоо эдийн засаг сурч байгаа хүмүүс ингээ уншчихвал манд хэлэрч байгаа 4 төрлийн кейс дөрвөлээ маад байдаг юм бол гэдэг иймэрхүү байна. Тэр танаа дээр ном уншуулад 14 хоногт хилцүүлэг гэдэг чинь манай бакалаврын хувьд өдрөөс хөвжүүлэх сонирхолтой юм байна тийм. Нийтээр нь жигсаалт гаргачаал тэгэл нэг бүгд нэг ижлэн төрлийн ном ячаад тэгээ нэг жижиг хилцүүлэг хийгээд байдаг. Сая та бас ийм бодол төрлөлдөг. За нэг цагийн яриад ч цаав 30 минут ингээд тийм метронд явах хооронд юм уншаад. Тэгэхдээ манайх ч одоо хотын төвөөс Яармаг хордол хэдэн цаг явж байгаа шүү дээ. Гэтэл тэр нөгөө юм уншиж болохгүй байгаа шалтгаан нөгөө машин бэрээ тэгээд ингээд анхаарал яг машин дотор явж байгаа хүүхэд нь юм уншиж болох байх л да. Тэгээд бис бас хальт бодож ил байлээ. Ярамгийн замын дагуу ингээд том дэлгэцүүд тавиад тэн дээр ингээд бодлого боддог юмнууд ингээд тавиад хүүхэд зөвөр машинд явж байхдаа санаатаа санамсргүй нөгөөдөл нь хараад нөлөөлөд байх юм биш үү. Сургалтын юмнууд тавьчихвал бас тэгээ аав машина бэр явж байгаа хүүхч арайж бас 50 явж байгаа шүү дээ. Тэгээ ер нь энэ подкаст чинь гэсэн ер нь яар мөрөв төвжирсэн хүмүүслээр үүсэн подкаст шүү дээ. Хантай бидний яриаг сонсоод энэ дундаас бас нэг юм олоод аваасаа гэдэг санаа байна. Багшд ер нь сүүлийн үед уншсан номнууд бас манай нэг тэнхимэн багш нэг миний подкастыг юугаараа сонсч явсан юм байл. Тэгээ нэг нь утассан чинь би Бацгаагштай дэлгүр хэсэд явж гин гэсэн юм. Юу ярьж байгаа та ярих хараад дэлгүр хэстэй. Нөгөө подкастын сонсоод явж байснаа хэлсэн юм байна. Тийм хүмүүс эн чинь бас нэг ийм илүү юм шаардахгүй гэхдээ бас юм хөөрхөн мэдлэг аваад байж болох уу. Тэгээ цаг ашиглаж болмоор бас их зөв юм байна. Би бол нөгөө гудан далах жаах үед нэг удаа нэг нэм самбуу авж нэг ток шоунд орсон юмыг сонсоод тэгээ годамжинд ганцаар инээгээл явуулсан байхгүй юу. Нөгөө тэрэн дээр чи нөгөө чаавас нөгөө өөрийнхөө өвдсөн тухай яриад тэгээд нэг тэгэхээр ийм юмнууд их зөв юм шиг байгаа тийм. Эсвэл ингээд нэг юм нэг их шаардлагагүйгээр харж мараад нүдэн нэр тогтоочдөг юмнуудыг ч юм. Миний хувьд бол сүүлд нэг тийм айхтар үгүй миний уншиж байгаа юм чи голд нэг шинжлэх ухааныхаа талын юм руу яваад өгдөг болох. Тэр тал руугаа л илүү өгдөг. Тэр илүү пеперүүдтэй тийм юм дөө илүү явчаад идэв. За би бол айхтар бас нөгөө нэг эдийн засгаш нэг айхтар бас их баг уншсан байна сүүлийн үед илүүтэй. Гэтэ бол яг хиний нөгөө нэг Банержи Абижит Банержи Эстер Дофло хоёр хоёулаа Нобелийн шагнал авсан. Тэр хоёрын номнууд ер нь тэр Poor Economics гэдэг байгаа. Өшөө нөгөө юу вэ? Good Economics for Hard Time, хүнд үеийн economics гэдэг. Тийм. Тэр бол бас нөгөө Good Economics for Hard Time гэдэг нэг хвчлэн нөгөө эдийн засгийн маш тийм одоо энэ тийм
сэжиг бүхий асуудлуудыг одоо controversial гэж хэлдэг шүү дээ. Нэм одоо цагаачд ирсэн яг ингээд тухайн эдийн засгийн муу нөлөөлт юм уу, сайнаар нөлөөлт юм уу ч гэх юм уу те. Гэх мэтлэн асуудлуудыг мөндөө тэгээ тэрийг илүү суйртай нөгөө стон нуцтай сэтгэж авч нөгөө амар хурдан дүнэлтэн төрчих болох юм уу жишээлбэл тавьж болдог. Одоо ном эхлэхдээ бол ингээд цагаачд ингээд евро одоо Европ эдийн засаг руу ороод ирэх юм бол тэр нь хөдөлмөрийн нийлүүлэлтийг нэмэгдүүлээд эрэлт нийлүүлэлтийн бол цалин ундаг гэл ингээд тэрийг болохоор нөгөө салфетикны эдийн засаг салфетикн дээр зурж болох үс юм тайлбар өгöd. Гэтэл яг ингээд одоо түрүүний хэлдэг нөгөө микро хөгжлийн цуглуулаад инээдрээ болонгууд цагаачд гівгэнт ирэнгүүтээ эдгээр чинь зүгээр байдаггүй юм хийдэг. Иргэн тойрныхоо мөнгө төгрөгтэй ирсэн бол тэрүүгээрээ нөгөө юм худалдаж аван. Тэнгүүд нөгөө локал буюу орон нутгийнхаа эдийн засгийг тэлээд эхэлдэг. Тэнгүүд тэнд дэлгүүр ажиллуулж байгаа нөхөр чинь нөгөө цагаач нөхрийг ажиллуулнаар хөдөлмөрийн эрэлтэнд байгаа нэмэгддэг гэдэг байхгүй. Тэгэхээр юу ирээл одоо юу гэдгийг цалин унагчдаг ч гэдэг юм уу тийм эмпирик баримт байдаггүй ч гэдэг юм. Ингээл энэ юмнуудыг айгүй араас нь хөшигдэг юм байл л дээ. Тэгэхээр тэр үднээсээ бол маш сонирхолтой санагдсан. За тэгээд 21-р зууны капитал гэдэг Томас Пикеттийн ном байгаа. Тэр бол одоо бас алдартай номнуудын нэг. Баг зэрэг бас яг Пикетти чинь бас нэм амар бичдэггүй л дээ. Ингээд нэлээд зуураатай уншигддаг номнууд нэг. Гэхдээ бол нэг харчод бол бас их сонирхолтой. Уг нь тэр номорууд нэг хилцүүлэг бас явуул зүгээр л байгаа. Ялангуяа энэ тэгшүүс байдал. Тэгээд нөгөө манай эдийн засгт ирэх нөгөө нэг efficiency equity гэдэг нэг хоёр юмны хооронд trade off-тай гэж ярьдаг болж яг үнэхээр байгаа юу гэл ингээл тэр бүхэнд төхөндөө тэр. Энэ номнууд бол ер нь одоо нөгөө нэг эдийн засгийн талаар popular science тал дээр түрүүний нэг outlier дээр бас outlier дээр нь юу вэ нөгөө юун дээр байдаг нөгөө inverted U effect гэдэг доошоо харсан уу хэлбэрийн нөлөөнүүд байдаг гэдэг нөгөө одоо нэг ангид нэг багшд ноогдох нөгөө нэг оюут сурагчийн тоог одоо ингээд манайх ч юм бол 40 мөч болол явцсан ш тэ тэрийг ингээд бууруулаад тахаар ингээд чанар нь өсөд идэв гинэ. Тэгээд өсөж явж байгаа л нэг 13 дээр ирээл юм. За тэр хавцаал нэг макс тэр хүрдэг гэж байгаа байхгүй. Тэгээд тэрнээс чаашлаад багасгачвал жишээлбэл нэг ангийн хүүхдийн тоог 8 7 болгочвол эргээ унцдаг гэдэг. Байхгүй ингээд тэр нөгөө нэг маш олон зүйлс энэ шугам бустэй нөгөө парабол хэлбэрийн нөгөө ингээд явцдаггүй нэг тодорхой хэмжээ. Одоо бидний эдийн засгийн бас хэрэг нөгөө лафрын мөрөө гэж хэлдэг шүү дээ. Татврын хувь хэмжээг нэмээд байвал татврын орлого өсөж байгаа. Бүр их нэмчих юм бол татвар суур татвар төлдөггүй нэг тон байхгүй болгоод эргээ унцдаг ч гэдэг юм уу иймэрхүү байдлаар. Тэгэхээр тэр санаануудыг ярилцж байгаа. Тэр хэлбэрийн доошоо харсан мөрөө ч гэдэг юм иймэрхүү санаанууд бол яг хөө ингээд санаа нь гоё. Гэтэ буцаага тэрийг ингээд баримтаар шалгах нь их чухал юм шиг байна. За бацаа багшд одоо ер нь багшилж авах үед болсон нэг тийм хөвгчлөлтэй явдлууд ер нь юу байв? Одоо жоохон хөнгөвтөр сэдврөө орж, жоохон тиймэрхүү сэдврөө орж байгаа. Тэгээд дахиад жоохон хүнд сэдврөө орё гэж бодож байна. Гівгэн асуучлаа. Фактор тийм хөвгчлөлтэй юм нэг байхгүй л. Яг зөв өөрөө энэ багш болж байгаа явцдаа одоо ч гэсэн надад тэр зуршил маань байгаад идэв. Тэгэхээр самбарын хажууд зогсож байхдаа дандаа эргэж хараад идэв юм л да. Учир нь яасан гэсэн чинь нэг удаа хичээл орж исэн чинь ингээд самбарын хажууд нөгөө цахилгааны юм унтраалга энэ суг татаад тавьж юм шиг хоёр утас нь ингээд гоцоодсон байсан. Тэгээ би харсан. Тэгээд нөгөө ингээд гар хөлөө хөдөлгөж аваад очоод нэг ингэхтэй атгацсан юм байл л да. Тэгээд туран цохиулаа. Тэгээд тэрлээс хойш тэрнийг мэдрэмж үлдсэн учраас би одоо ороо тэгээд ангийн хоёр юмыг их хард. Нэг тэр самбарын орчим янз бүрийн тийм захиргааны удас байгаад энэ хараад. Нөгөөх нь 10 жилд нөгөө бид нар чинь багшаа ингэж сурч байсан учраас багшлах дадлага хийгээд тэгсэн нөгөө ихэвчлэн ангийн самбарын өмнө нэг юм довжоо шиг юмтай байдаг шүү дээ. Өндөр. Тий. Тэгээд нөгөө хичээл зааж явж баримжаа алдаад тэгээд нөгөө довжоон дээрээс ингэж хий гიშгээд унчихгүй хүүхдүүд юм. Тийм нэг хоёр санаанаас гарддаг юм байдгийг. Яг багш хүнийхээ хувьд хийсэн үйлдэл юм да. Тийм. Тэр юун дээр нөгөө хүнд металл цуваа 70 бэрийн том яг. Яг тэр бол нөгөө хилний юм л да. Тэгээд математиктэр чинь фундаментал дараалал гэдэг нэг дараалал байна. Тэгээд миний үед чинь Оросын элчин сайдын яамны юм уу хаашаа Орос хүүхдүүд бас их сургууль сураад идэв байсан. Тэгээд нэг Орос ингээ хичээлээ лекцийг бичээл байсан юм байна. Тэгээд багш нар фундаментал дараалал гэдэг нэг айхтар юм заагаал яа. Тэгээд дараа нь нэг амар шалгалт авдаг байсан шүү дээ. Тэгсэн чинь л амар сүртэй ярьсан гэж.
хүндэ металл дараалал гэдэг. Үгүй чи юу яриад байна гэдэг. Фундаментал дараалал гэдэг буруу сонсоод тэмдэглэж явахдаа хүндэ металл дараалал гэдэг бишээ тавцсан юм л да. Тийм болж лээс. Ер нь оюутнуудын хийж исэн сонирхолтой үйлдэл танд ер нь юу байна юм дурсан санал даасвал болж байгаа сурж явах үед болж исэн хөгжилтэй явдлууд гэх юм уу. Би ч тулгай асуучлаа. Яг оюутны хувьд бол одоо нэг санаанд хайртай орж ирэхгүй нэ л даасвал ярьж итл юм ороод ирж магадгүй. Даасвал сурж явах үед ер нь ямар хөгжилтэй юм болж байна. Хүнд ч байж болно шүү дээ. Нөгөө бидэнд тохиолдсон хүндхэн хөгжилтэй явдлууд гэдэг шиг. Төслийн эдийн засаг биш те. Хичээл. Төслийн засагч 4-ийн намар хавар юм байх санагдаад. Тэгэл би чинь ангийнхаа оюун болор цагийндраа гэдэг нийлцэн тэгээ биччихэд цамбаас л өглөө нэг төслийнхаа тэр чи презентацийг тавихгүй л өглөө таксид тавихгүй. Тэгэл нэг такси барил нэг авах суужсэн чи яг таксинд очингуудаа баруун дөрвөн замын гол дээр очиод бензин дуусчихдээ. Тэгэл нөгөө ах чинь бензин дуусчлаа буугаад өнөр гэлдэг. Тэгэл амьдаа төрж байгаа. Тэгсэн чинь нэг нь чиглүү нөгөө урд талд нь гарцсан. Урд дугуйныг наж явсан төрөл явсан чинь нэгнийх нь хөлдөөгөр гараад нөгөөдг нь ойрлол нэг тийм л инээдтэй юм. Наач ч одоо инээл гэж ямар аймаг юу гэж өөр яг нөгөө яг юмсгээр хөлн тахаадаг өрөнд гараад тэгээд энийгэл тэр хэсэг байсан. Яг тэгээд тэр төслийн эдийн засгаас яг зөв бас авч үлдсэн дурсамжтай юм юу гэхээр Монгол банкнд орохоос өмнө бас нэг юм төслийн компанид байсан. Тэгээд тэр хичээлээс тулгуурлаад тэр чинь хоёулахнаа бас нэлээ их төсөл бичсэн. Тэгээд тэр төслүүдээс ихэнх нь телевизийн төслүүд тэгээд бүгд ийм одоо нөгөө боловсрол суугдлын зэрэг гарч төсөл болж хэрэгцээ. Одоо хамгийн сонгодог кейсүүд нь юу гэхээр 5 дахь анги хүүхдээс ухаантай юу төсөл байна. 50 сая онолт байна. Тэгээд спорт бокс одоо movie box ч одоо $800 гарч байгаа. Music box гэдэг энэ төслүүдийг бичээд энэ нэр их бас ингээд бас тодорхой хэмжээ хичээлүүд бас ингээд үлдсэн юм болов гэж боддгийг. Тэр хичээл дээр бичсэн төслүүд боддоо ирж явцсан байна шүү дээ. Тий, тэдний юмнуудыг ашиглаад тэгээд нэг юм бол дарааш нь яасан юм бэ? Тий, ажилд оронгуудаа л юу 90 оны төгсгөлөөс 2000 оны нэг дунд хүртэл манай сургууль чинь нөгөө хуучин бакалавр биш хүмүүсийг аваад тэгээд орой ичнээ бямбар сургадаг байлаа шүү дээ. Тэд нар дээр их өгөөг юм байна. Тэгсэн чинь манай нэг багш дун гаргаал энэ орой би нөгөө талд нь суудсан байсан чинь гинт юу яаж байгаа юм бэ багшаа гэл нэг хүүхэд тэглээ. Тэгсэн нөгөө манай багш хэлж чинь чи янз янзын юм хэрэглээд дээ штэ. Тэгсэн чинь яасан гэсэн ингээл тэр хүүхд уул нь овоо гайгуу гарах байсан юм байна. Тэгээд овоо гайгуу гарах гэдэг ингээд суужсэн чинь гинт нэг нүдний болонд харсан чинь ингээл илэс цацсан гинэлдэг. Тэр үед ламнаар оюутнуудад илс өгдөг байсан. Тэгээд би нэг удаа уусаа шалгалт авсан чинь ингээ илсээ барээ дурдаа сүрээд ихгүй. Чи над руу цацах га тэнийг уу гэсэн чи өгөө багшаа суулт руугаа цацгий. Тэр бас шашны юм их байдаг. Тэгээд тэр үед одоо оюутнууд шашны төлөө их байсан. Одоо харин их илс цацгаа байж юм лээ. Өөр аргаар цацаад яадаг болцсон юм уу? Нэгүдэнд их үзэгдэхэ байцсан. Тэгээд бас ламнарын хийсэн ажил юм шиг. Нэг ээж чаваад энэ одоо ээжд орох гэж байгаа хүүхдтэй ламаас очиж асуусан юм. Манай хүүхдтэй ээжтэй хэр арах руу гэсэн. Гайгүй орон гэхдээ ээжд орохын өглөө энэ чихрийг идүүлээрээ гэдэг нэг юм чихэр өгж л дээ. Яг нөгөөдх нь хүүхдийнхээ өрөөнд чихрийн оруулалт тавьчаад ингэ байжаад өглөө яг явахын өмнө идүүлэрэй гэсэн юм байна. Тэгэл өрөөнд ингэ тавьсан байжсэн чинь тэр өглөө нөгөө хүүхдийнх нь найз нь цуг явахгүй гүүгээд ороод ирээд хүй хай гэхийн завгүй нөгөө чихрийн аваад идсэн юм байна л да. Тэгсэн чи тэдний хүүхэд унаад нөгөө чихрээдсэн хүүхэд нь тэнцсэн. Тэгээд тэр лам бол бас дажгүй сайн үлээчдэг гэсэн юм. За. Асал юу юм бол бидний үед ч одоо ис мис байгаагүй байгаа. Би бол санах байна. Тэгээд одоо тэр даасаа төслийн хичээл ярьсан чи бас төслийн хичээл санаад байна шүү дээ. Тэгээд бид нар чинь жоохон танхаа оюутнууд байсан юм аа. Одоо Бацаг багш ч одоо мэдчихлээ байгаа. Төсөл дээр бид нар төвчнөөл яваад байсан юм.
4 залуу нэрийг хэлээд байх. Намайг оролцуулаад 4 залуу нэг баг болт. Тэгээ хүмүүс ингэ хэлчихэд намайг мэддэг хүмүүс л нөгөө 3 нь бол төвгөө мэдчих бах. За тэгээд бид нар чинь PC-д нэ. Ер нь 4-р курсч ер нь нэлээд яг тэгэл PC-д л явж байгаа л тэгээд хичээлдээ нэг суухгүй тэгэл явж байгаа л. Тэгэл төслөө бичвэл хамгаалах болоо. Тэгээд тэр чинь семестр юу ч хийгээгүй тэгээд маргааш нь хамгаална гэдэг. Тэгэл ясаг маргааш нь жишээ маань хэд өдрийн дараа хамгаална гэсэн. Манайхны нэг нь их айхтар хин тэндээс юм олж ирэхтэйсэн. Тэгэл нэг нь гитэмсээс очиод 3 дипломын ажиллаад тэр чинь. Болчихнаа 3 дипломын ажиллаж. Тэгэл бид нар яг нэг 48 цаг тасралтгүй ноцолсон байдаг. Тэр нь тэгээ би бас хөөрхөн технологитой сканер даад OCR таниулаад бүгдийн нөгөө нэг дипломын ажил шиг текст болгоо авчиж байгаа. Тэгээд нөгөөдүүлээс текстүүдийн сайхан парапhrase хийгээл референсдэж бүгдийн татааж ерөөсөө 48 цагийн дотор бид бүх юмыг хийгээл тэгэл унтаал нэг хитэн цаг унтсан юм бэ. Тэгэл өглөө нь бүгдээрээ яасан гэр манай гистэл сууж исэн. Тэгэл бүгд усанд орцоогоор бүгдээрээ гоё костюм пижак өмсөөл. Дахиж ороод нөгөө юм хамгаалцдаг байхгүй юу. Гэсэн манай нөгөө багтал нэг жоохон банус нэг яасан бас нэг залуу байт юм. За нэрийг хэлээд яг бас гэсэн чил та нар саяхан бол юу ч хийгээгүй явж исэн шүү дээ. Тэгээ бид нар яг нөгөө чинь бас муу цааш нэг мастрын дипломс ишлээ авч байгаа чинь тэр чинь бол төсөлтийг чинь бол амар сайн ярьчихж байгаа. Тэр чинь электрон худалдааны төсөлт ярьжсэн. Тэгээ гайгуудаа авцсан чинь нөгөөдөл чинь манус руу уурлаад боо юм болоод эвгүй юм болж ижилээ. Тэгээ нэг салж исэн. Тэгээд янз янзын болно тэр чинь одоо бөөнөрөө нэг баярмаа агшин хичээлийг хийгээгөө яс болоод баярмаа агш бид нар чи хичээл орохгүй гэдэг боо юм болоод бид чи араас нь очиж гойж туугаад ахиж тэхгүй мэхгүй гэж гарын усыг зурж мурж өгөөд баярмаа агш бас тэр чанга байсан шүү. Энэ бацгийн хүмүүстэй ингэдэг. Шууд бацгийн хүмүүстэй гэсэн бидний ерөөсө бацгийн хүмүүсүүд ингэдэг тэгдэг гээл. Манай ангийнх нь ч бас нэлийн хулиганч байсан юм шиг. Тэгэл танай ангийн хэдэн охтуудын дэвтэр бид нар каноцсон явж идэг байсан. Дизигийн дэвтрийг каноцсон явж байна. Тэгэл тэр нэг хэдэн каноцсон. Гэтэ бид нар хичээлдээ суухгүй яаж дампуурсан. Цүнхэн дотор нь каноцсон дэвтрэл батлаатай явж идэг байсан. Тэгээд шалалтаа өгдөг гэсэн. Тэгээд дээр дизи нэг удаа лекцэн дээр нэг юм буруу бичсэн байгаа байхгүй сайхангаар. Тэгээд бүгд дизигийн дэвтрийг каноцсон явж. Шалт нар яг нөгөө асуулт нараас бүгд худлаа гэж судлаа. So дизи хамгийн гол хамгийн балиа нөөрэ дараа нөө дэвтрээ авчаад тэрийг яг тэгэл засцсан байсан байгаа байхгүй. Тэгээд тэрийг бид нар мэдхгүй сайхан гараад худлаа бичсэн юм байна. Худлаа дэвтрийг авч бүгд худлаа бичсгээд нэг нийтээр яаж ирсэн. Гэхдээ нэг нь болохоор талигач ганаа өгш бас нэг хөглж исэн юм а бид нар дээр. Хөдөлмөрийн эдийн засаг ороод байж исэн. Тест тараагаал. Тэгээд манай ангийнхан суужсэн чинь нэг шалалтын дундуур нэг анги тэр нэг тестийн уур амьсгал нэг л өөр болоод байна. Бүгд би юм л хараад инээгээд эхлэхгүй юу. Юу ч юмсэн чинь яасан гэсэн ганаа агш зөө хариултын артал цэг төгцөөсөд байгаа нөгөө тестийн 4 хариулт байгаа. Тэгээ тэр цэгүүдтэй харилцаагүй арайч бооллог байсан. Зөө хариулт нь цэгтэй байхгүй. Тэгээ 4 хариулт байхад зөө хариулт тэрийг нэг нь анзаарсан шүү. Тэгэл анзаарангуудаа би юм л гэж жүгжиг гэж ерөөсөө тэр дамжуулаад тэгээ цэгтэй гэсэн юм шиг байна. Тэгэл цэгтэй гэж мэдээж бодно шүү дээ. Хариултаа харангуут тэр дотор чинь цэгтэй хариулт зүг байгаа л нэг нь бодвол нэг хідэн тест хийж байгаа зүг тогтлыг харсан юм шиг байна. Тэгэл инээлтэл тэгэл бөөнөрөө 100 авсан ч юм уу тайлгаж ганаач өмхий хогноо тэгэл яг ячдаггүй. Тэгэл бүгд 100 аваад тэгж тарж исэн. Гүшээ багшилж явах гэж бас манай муу урна агш чинь сайхангаар Dropbox дээр шалтын материал хийж агаад шалтын материал хийж явж байгаа. Оюутнуудынхаа shared folder руу шалтын материал оруулсан гэж байгаа. Тэгээ нөгөөдүүл нь явах авчихсан шалтын өрчлөө мэдчихгүй юу. Тэгээ шалт өгөөд бүгд амар гайгүй дүн хариу авцсан чинь мус аймнууд миний нэг нь хилээгүй байгаа юм да гэд хоолон зангирцсан нөлөөсөн зэлгэн явжсэн гэл. Тэр нь бол би техникийн юмнаас их айдаг шүү дээ. Би техник ажиллах чадвар муутай учраас яг тиймэрхүү юмнууд хийчих магадлал өндөртэй байхгүй юу. Тэ. Нөгөө шеэрлэгдээд байгаагаа ойлгохгүй нөгөө буруу зөрүү юм хийх магадлал өндөртэй. Тийм учраас би ер нь бол интернет рүү яг шалгалтын материал төлж баг оролдохгүй шүү дээ. Юмыг яаж мэдвэнийг товчээр буруу дараад бүх лид цаваад авчиж дуслаа шүү дээ. Тийм би ч одоо багшилж явах үед бас сэн юм болж лээсэн. Миний хамгийн амар үйлийг ноётнууд ярьдаг юм гэсэн. Групп чатаар оюутнууд шалтан дээр ингээм юм яаж байгаад. Тэгээ надад нэг нь баригдаад тэгээ би утсыг авч бүх оюутнуудын нэрийг цаас нэр бичиж авчаад
Тэгээд дараа нь яасан бэ? Тэр театр өөрийнхөө зургийг явуулсан гэж байгаа. Тэгээд тэр бол миний хамгийн сайн байж үлдэж байгаа. Одоо амар үлгэр том ширдэг ш. Амар те гэсэн яс гэсэн. Бүх оюутных нь групп чатанд байсан бүх оюутнуудын нэрийг нэхлээд мембруудын зургийг өөрийнхөө утсан дээр авангуудаа араас нь яасан хэр өөрийнхөө зургийг ингээ явуулсан гэж байгаа. Тэгээд та нар бүгд баригдсан гэж байгаа. Тэр бол бас нэг тийм юу. Одоо юу гэдэг нэг бүлэг хулгайг зогсоосон түүхч гэдэг юм аа нэг тийм юм хэлжсэн. Даасаа танаагийнх нэг хуулахгүй молхгүйс нэг ам өчөг гэжсэн. Тэр талаар яриач. Яах. Хуулахгүй ч тэгээд шивлээ баг алсан яг галаач явахт нөгөө юу авчихсан. Институт илүү 30 оны шалгалт явчихсан. Тэгэл манай гин ганц нэг хөлтөд хуулаад ахаар нь шалгалтын дээр хуулахгүй гэл сүлтэй өгч залгаал. Тэгэл нэг бүү амир хэрүүл бол. Тийм. Танаа анги нэр хэрүүл болж юм. Манай ангийнхэн чинь болохоор нэг хуулахгүй гэсэн ам өчиг зураад тэгээд нөгөө төвшөө агшийн бас институт зөхгүй. Төвшөө агш нөгөө хянагчгүй шалгалтаа гэдэг нэг гараа явчихсан. Тийм манай тэр яг тэг гараа явчихсан. Тэгээ өгдүүд номтоо дэвтэртэйгээ орцсон. Тэгэл буу юм болжсэн. За За бид нар ерөнхийдөө бас нэлээд сайхан ярилцлаа. Тэгээд одоо ер нь бол ярилцах сэдв маань ерөнхийдөө дуусчих шиг байна. Тэгээд та хэд бас нэмж ярмаар сонирхолтой зүйл байвал нэмж яриад. Миний одоо нөгөө нэг миний мэддэг орсол дууслаа гэдэг шиг миний ярилцах сэдвүүд ерөнхийдөө дууссан байна. Хилж амжаагүй нэг ярмаар байсан сэдвүүдээ бол тэрийг ярилцаад тэгээд хэдүүл өнөөдрийнхөө подкастыг өндөрлөё гэж бодож байна. Тэгээд миний хувьд бол юу бодогдож байна вэ гэхээр эдийн засаг одоо бид нар чинь өнөөдөр ихтэй эдийн засгийн шинжилгээ ухаан заагаад байгаа. Гэтэл эдийн засгийн шинжилгээ ухааны чинь цаана яг бодит амьдрал байгаа шүү дээ. Тэгэхээр эдийн засгч болох гэж байгаа хүүхдүүд бол эдийн засгийн онлоос илүүтэй яг бодит амьдрал дээр болж байгаа процессыг маш сайн ажиглаад тэгээд нөгөө онол дээр ярьж байгаа ямар онлын ямар одоо юу гэдгийг хууль нь нөгөө яг энд ингээд үйлчлээд байна. Ямар хууль яг бодит амьдрал дээр илүү их зөрчигдөд байна гэдгийг маш сайн ажиглаж явах хэрэгтэй юм шиг. Өөрөөр амьдрал тэр онол хоёрын хооронд нь маш сайн холбож ойлгодог болчих юм бол эдийн засгч чухал. Жишээлбэл та амьдралдаа ер нь эдийн засгийн ухааныг яаж ашиглаж ирсэн бэ? Өөрийнхөө практик амьдрал дээр. Гэхдээ би зөв учир зүггүй практик дээр хэрэгжилж исэн кейс ч юу яг нөгөө талдаа би ч юм нэг бас гэж онлын хүмүүсээс илүүтэй практик шийдвэр гаргалтанд нэг процесс тодорхой хэмжээнд оролцож ирсэн шүү дээ. Тэд нар дээр бол мэдээж нөгөө онл дээр заадаг болон тэр юмнуудаа санаж ижил ирэх хүчтэй шийдвэр гаргалтанд хэлж байгаа шүү дээ. Одоо мөнгө юу одоо энэ удаад юу гэдгийг бодлогын хөг өсгөх нь чухал байх юм уу тийм ойлголтон дээр бол нөгөө юмнууд чинь толгойд арай дөрөмтэй байдаг учраас хантай ингэсэн юу л надад чинь зүгээр юм биш үү. Тэр тал дээр бол харьцангуй тэрийг нэг ашиглаж байгаа мэдрэгддэг тийм талууд бас байгаа л. Одоо хувийнхаа шийдвэр гаргалт дээр алдагдсан боломжийн зарлаа бодогч тийм эсвэл тийм эдийн засагч маягийн үлд одоо манай эдийн засгийн дунд байдаг тийм харин ёстой сонирхолтой нь би өөрөө эдийн засагч мөртлөө тэр хувийн амьдрал дээр эдийн засгийн энэ тэр юм аач том муу ашиглаж байна тийм эдийн бус засагч шиг байна. Эдийн бус засагч шиг явдаг байгаа юм тийм. Даас өөр нь эдийн засгаас одоо яг эдийн засгийн онол дээр одоо юу гэдгийг суралцсан юм а яг амьдралдаа аплайцсан гэх юм уу тиймэрхүү тохиолдлууд юу хэрэг гэдэг вэ? Яг зүгээр ийм нөө мастер хийхээс өмнө эхлээ би нөгөө судалгааны хэлцэд Монгол Улсын судалгааны хэлцэд байсан. Тэгэхээр нөгөө цаана явж байгаа тооныхоо учрыг ойлгохгүйгээр л судалгаа хийдэг байсан юм шиг байна. Тэгээд мастерт явж ирээд юу гэхээр шууд статистик хэлцэд ахлах болонгот энэ тооны чинь цаана ийм яриад байгаа юм байна. Бодлогын үг гэдэг чинь ийм байна те. Одоо ийм хоёр чинь ийм боломжийн байгууллагын мөнгөний нийлүүлэлт юм байна. Зээл чинь ийм байна гэдэг тодоо ажиллаад ирэхээр илүү их гоё сонирхолтой санагтаа. Одоо тэгээд нөгөө хүмүүс чинь нөгөө гэдэг шүү дээ. Инфляцийг буруу тооцоод байна гээл боо маргаан болдог. Гэтэл тэр нь өөрөө хүмүүс хэрэглэж байгаа саксны дунд ч зүгээр л илэрхийлж байгаа л жишээ байдаг ч юм уу те. Тэр утгаараа зүгээр ингээ өдөр болгон тоотой харьцаа тоо хараа явангууд илүү зүгээр ялангуяа зөв оюутан залуус тандж хэлэхдээ өгөхээр нөгөө цаад тооны их үүсвэр нь аль байгуулга вэ нэг тэрэ гэдэг
шалтгаан нь юу яг юу илэрхийлээд байгаа гэдэг юм илүү нөгөө EVS ч юм стат руу ороод зүгээр нэг юм ганц командархаас илүү тэр нь эхлээд их зүгээр юм болов гэж ер нь л боддгийн зөвшөөрөл хамгийн зүгээр ингийн кейсүүд харахаар нөгөө Монгол өнгөчлөл статистикаар одоо нөгөө санхүүгийн салбарт холбоотой тоонууд өгдөг. Тэгээд 12 төр ч одоо гэдгийг юм ирчим эсвэл гадаад өөрийн тоо байдаг. Тунгууд оюутнууд эсвэл ихэнх референс хийж байгаа хүмүүс болохоор инсогийн тоо гэж ойлгоод байдаг. Гэхдээ анхдагч их усүр нь болохоор өөрөө Монгол банк. Тэгэхээр аль их байгууллагын юу вэ гэдгийг ядаж ялангуяа судалгаа хийж байгаа судалгааны чиглэлийн оюутнууд илүү тэрэн дээр анхаарал бас зүгээр юм болов гэдэг тийм л нэмэлт юм билээ та. Би бол одоо нэг л удаа нэр амьдралдаа эдийн засгийн ашигласан юм байна. Би 2018 онд байр авсан. Тэгээ тэнд бол яг байрны үнэ гэдгийг тодорхой хэмжээнд нэг прогноз төр хийжсэн. Тэрийг бол нэг удаа ашигласан. Та бол том юм дээр ашигласан биз дээ. 18 онд нэр байрны үнэ барыг сонсон шүү дээ. Тэгээд 5 жилээс би 3 өрөө байрыг 100-гаатхан саядаг өгөр. Яа, та бол бас. За энэ л одоо эдийн засгийн ухаан байх нь шүү дээ. Би бол за одоо нуулгүй хэлээ. Би бол их эрт хэрэгэлсэн эдийн засгийг сураал шууд хэрэгэлсэн. Хоёрдугаар курст хэрэгэлсэн. Тэр ийм явдал болсон. Тэгэд чинь би нэг лайтай оюутны холбооны дарга болцсон юм аа. Тэгээд яасан гэсэн оюутны холбоо тэр үед манай дээдлэг мэдлэг танилцуулчлан бүжлэг тэр өнгөрсөн намар нь газ цацсан хэрэг гараад тэр чинь боо юм болоод тэгээд тэр жилээ бас нэг шинэ жил зохиоход нь архигүй шинэ жил хийж ингээд таксан зарагдахгүй бодоо болоод бүр битүү алдагдалд ороод тэгээд ингээд асуудал үүссэн. Тэгээд тэр миний ч би мэдэхгүй сайхан гар тавьж яваад байсан чинь баахан өртөө ширтээ гэл. Тэгээд тэр чинь 11 сард сонгуулийн чуулгал яалаа. Хамгийн түрүүний одоо том ажил нь шинэ жил зохиох гэж байгаа байхгүй. Тэгээд одоо өртөө ширтээ яах вэ? За одоо бодъё гэл. За бидний зардлууч юу fixed cost юм байна шүү дээ. Одоо нэг микрогоо ашиглаж байгаа шүү дээ. Бүх зардууд бол fixed юм байна тий. Venue, дуучин. За хоол бол яг хувьсах зардал. За тэр үл сүртэй биш. Энэ бол хамгийн том зардал болох нөгөө дуучин авчрах. Урлаг уран сайхны үзүүлбэр болон тэр нэг заал бол тогтмол зардал юм байна. За окей. Тэгвэл бид нар ерөөсө зардал дээр юу ч хийж чадахгүй байна. Одоо бид нар ашгаа максимчлыг бол орлогоо максимчлах хэрэгтэй байна. Total revenue максимчл яах вэ? За total revenue бодох чинь хамгийн чухал юм бол elasticity буюу мэдрэмж хамгийн чухал ойлголт юм байна. За одоо хэдүүлээ шинэ жил гэдэг энэ баяраа бодъё. Мэдрэмжтэй бүтээгдэхүүн үү, мэдрэмжгүй бүтээгдэхүүн үү гэдгийг бодъё гэл. Тэгэл мэдрэмжид 3 нөлөөлтөд 3 юм байна гэл. Одоо нөгөө микрогоос сурах чиглэл харж байгаа шүү дээ. Тэгсэн юу гэсэн орлогдох боломжтой байдал нь хэр их вэ л гэж. За шинэ жил чи юу н орлогдох боломж байхгүй шүү дээ. Шинэ жил гэж ганцхан удаа давтагдчихгүй нэг юм болно. Орлогдох боломж байхгүй юм байна. Одоо ямар санхүүгийн шинэ жилийн мөйсийн шинэ жилээр орлуулалттай шүү. Орлогдох мэдрэмж муутай байна. За төсөвт эзлэгч энэ хэр юм гэсэн чинь шинэ жил чинь жилд ганц удаа болсоо жилийн төсөвт эзлэх жим бол бага юм байна. Тэгэхээр мэдрэмж муутай юм байна. Одоо 11 сар болж байгаа бид нар шийдвэр гаргаснаас хойш хүмүүс өөрийнхөө шийдвэрийг гаргах хугацаа хэр богино хугацаанд шийдвэр гаргах вэ? Маш богино юм байна. Тэгэхээр мэдрэмж муутай юм байна. За ер нь бол бидний зарах байгаа бүтээгдэхүүн мэдрэмж муутай юм байна. За мэдрэмж муутай бүтээгдэхүүн үнийг яад юм гэсэн чинь үнийг өсөг гэл. Үнийг өсгөх юм бол мэдрэмж муутай бүтээгдэхүүн чинь нийт орлого чинь. Тэгээд тухайн чинь шинжлэлийн такс чинь 5,000 6,000 хайцаа байдаг гэсэн юм. Би нэгтүүд рүү хурал руу ороход хэдүүл 5 дахин юм чи. Тэгсэн чинь нөгөөдөл нүдний орой дээр гарчихгүй байж байгаа. Юу яриад байгаа юм би өнөрөө одоо. Тэгээ болоод бид нар чинь таксын нэг 15,000 ч лөө нэг тэр хавцал болгож ирсэн. Тэгээд газар мазрын нэг сайхан маршал заршил дээр яваач чи гэж мэйгээд сургуулийн захирал махирлыг ураад тэгээд нэг боо юм болоод тэгж хийжсэн. Тэгээд тэр нэрээ яг нөлөөг үзүүлсэн шүү дээ. Бид нар ч орлогоо өстө цөм хийсэн шүү дээ. Яа тэгэхээр тэр чинь 5-6 мянган ямиг бид нар ойролцоогоор 3 дахин нэмсэн. Оролцох нэтөө яач бодоод 3 дахин бага биш байгаа байхгүй. Тэр чинь бараг л ордгоор орчиж байгаа байхгүй. Араас нь баахан маркетинг гээл. Тэгээд тэр нэг үр ширнээс салдаг. Тэр л одоо бараг миний эхний бөгөөд эцсийн удаа за эцсийн хэмж мэдэхгүй байх. Ямарсан хамгийн анх 2 дугаар курсын оюутан байхдаа л тэр мэдрэмж гэдэг концепцийг яг тэрэн дээр яагаад. Тэгээ би оюутнууд хичээл заахтаа яг одоо энэ мэдрэмж гэдэг юмыг үнэлэх айгүй чухал гэдэг.
Тэгээд энэ CUMI бол айгүй яхтар үнэлдэг болсон сурагтай байлээ. Сүүлд нь та бид нар бас нэг арилжааны банкны хүний мэдрэмжийг үнэлэх судалгааны ажил дээр ажиллаж исэн тий. Тэгэхээр энэ одоо энэ мэдрэмж гэдэг имийг үнэлнэ гэдэг бол зүгээр нэг бидний хичээл дээр яриад өнгөрдөг зүйл биш. Айгүй нарийн судлах хэрэгтэй байна гэж. За хэдүүлээ ингээд өнөөдрийнхөө подкастыг өндөрлөе. Бид нар эдийн засгийн мэргэжлийн тухай, олон нийтэд зориулсан эдийн засгийн ном юу ээж болох тухай, за тэгээд бас бус зүйлсийг ярилцлаа. Тэгээд урилгын маань хүлээн авч ярилцсан та хоёртоо маш их баярлалаа. Одоо ингээд 100-ны сайхан дэлгэр цаг эхэлж байна. Тэгээд сайхан наадаарай, сайхан амраад тэгээд намраас ирч хүчтэйгээр дахин уулзцгаая гэж өрөөе. За баярлалаа. За